За сайн байцгаана уу бүгдээрэнд нь сайхан өдрийн мэнд хүргье. За багш нь бас 2-7 хоног уулзалгүй бас жоох удлаа. Багш нь хөдөө агаарлаад хөдөө гарангаас олон төрлийн эмчилэл явж байхгүй юу? Хаана олон хүүхэд одоо хүүхдүүд бага насны хүүхдүүд маш их өвчлөж байна. Бага насны хүүхдүүд бүр эмчлэгдэхгүй хэмжээнд хүртлээ хүүхдүүд их өвчлөж байгаа учраас хөдөө орон нутг руу ч гэсэн очиж газар дээр нь очиж эмчилгээ өгөх шаардлага гарч байгаа учраас багш нь одоо ерөөхдөө одоо олон аймгаар явж олон одоо эмчилгээгүй болсон бага насны бөгөөд дунд насны хүүхдүүдийг илүү их эмчилгээгээр боллоо гэдгийг бас түмэнд хэлье. Тийм учраас өнөөдрийн энэ олон бага насны хүүхдүүдийн өвчлөл дэндүү хөвдөөд байгаа нь илүү газар шороотой илүү холбоотой газар шороотой. Ягаад гэвэл Монголын газар шороо одоо жоохон эвгүй сэвтэж ирж байна. Сэвтэж. Яагаад сэвтдэггүй гэвэл одоо хувь хүн талаасаа, гэр бүл талаасаа, хувцлалтаасаа одоо олон шалтгаан байна л да. Ихэд газар сэвтэх чинь тэр хүн болон дордороо бас хичээж амьдрах ёстой. Багш нь олон жил хэлж ирсэн монголчууд хүчтэй, монголчууд амьтай, тэнгэр заяатай, тэнгэр өгөгдөлтөө гэж багш нь бас олон жил би хэлж ярьж ирсэн. Тэгээ өнөөдрийн монголчуудын тэнгэр заяа, тэнгэр харж байгаа, тэнгэр биднийг одоо өгөөжөө өгж байгаа, бид нар өөрөөр тэнгэртэй холбоотой байдаг талаараа хүн болон тэр болгон сайн мэддэггүй, дэлгөх мэддэггүй. Тэнгэр гэхээс илүү монголчууд маш их одоо өөр шүтлэг рүү илүү их дамгаа орж харийн юм шүтэж, харийн имийг даган баясаж, харийн имийг одоо ойлгож тэрлүү илүү их манай залуучууд маш их одоо оюун ухаан, сэтгэл санаа, амьдрал бүх юм одоо зориулснараа хувийн одоо зан чанар, хувийн одоо ухамсар, хувийн боловсрал, хувийн хичээл зүтгэл, хувийн аж байдал талаа одоо дэндүү хайнга одоо хандаж, хайнга одоо байлгаснараа илүү бага насны хүүхдүүд илүү их одоо сэвтэж, ерөнхийдөө хүүхэд эвгүй сэвтээд, өвдөөд, буцартаад, уйлаад янз бүр болоод идэх нь илүү их томчуулаас хамааралтай. Томчуулаас маш их хамааралтай. Тийм учраас бага насны хүүхдүүдийг илүү их өвдөхт хүн болгон ерөөдөө одоо айл болгонд ерөөдөө маш их хүүхдүүд өвдөж, эндэж тэ цонхноос унжж одоо янз бүрийн сүрэг мэдээлэл их газар авж агаад багшныхын хувьд бол маш их харамсалтай байдаг. Би ч өөрөө одоо чадлаараа л та нартаа хичээж, чадлаараа л энэ лайваараа Монгол ухаан, Монгол сэтгэл, Монгол хүн байх, зөв хүн байх, их хүн байх, ижив хүн байх талаар байнга л олон жил ярьж, хэлж, зөвлөж ирлээ. Энийг минь та нар тэр болгон хүлээж авч амьдралд хэрэгжүүлж чадахгүй байснараа бид нар үр хойч үрээ бид нар жоохон ухамсарын одоо дороотол, хүмүүжлийн дороотол одоо ерөөдөө маш их хүүхдүүд нэг л бага насны хүүхдүүд, өсвөрийн хүүхдүүд нэг л эвгүй одоо юу гэдэг зан чанар одоо аашаараа шингийн хувьд ч гэсэн, эрүүл мэндийн хувьд ч гэсэн, хооллолтын хувьд ч гэсэн дэндүү хувьсан өөрчлөгдөж ирж байна. Энэнд бол багшийн хувьд маш их харамсалтай байна. Тийм учраас бид нар дордороо хичээж монголчууд одоо багш нэрлэж ген өндөртөө, цус өндөртөө, удам өндөртөө, өгөгдөл өндөртөө, энерги эрчим өндөртөө, сүнсний төвшин өндөртөө. Ер нь монголчуудын оюуны бүгд далд ухамсарын эрчимийн эрх бүх талаараа монголчууд ер дэлхийд гайхамшиг. Тэрийгээ та нар өөрснөө онцгойлон таньдаггүй, мэддэггүй, ойлгохыг хүсдэггүй, чармаадаггүй, хичээдэггүй дээ өнөөдөр өөрийн бор амьдралтайгаа, өөрийн одоо над аж амьдралтайгаа зуралцааран байгаад
үр зээлтэйг зуралцаараа магаад өдөр хоног амьсгаатан те үр зээл гэж амьсгаатан барин ингээд хямралтай, айцтай, төгшүүртэй, ингээд зовүртэй, стресстэй явснараа өнөөдрийн хажууд бидний дэргэд тонин байгаа бага насны хүүхдүүд, өнөөдрийн дэргэд өсөн байгаа өсвөр үе, хамт амьдарч байгаа ахмадууд, үе үеийн хүмүүс бүгд биднээс жоохон холдож гээгдээд байгааг та нар ойлгоорой. Маш их монголчууд маш их оюун санаа, ухамсарын дороотлолд маш их хүчтэй орж ирж байна. Харийн шашин руу орж, харийн шашин хүндэтгэж, харийн бодлогыг одоо өөрийн мэт дөөрэж, өөрийн соёл мэт харийн соёлыг Монголын хөрсөнд буулгаж, өнөөдрийн эмэгтэйчүүд өөрчлөгдсөн. Зүс царинаас өөрчлөгдсөн. Өнөөдрийн залуучууд өөрчлөгдсөн. Цаан чинь хөгжилтэй орнууд 20 дугаар зууныг алгасаж 21 дугаар зуун руу алгасаж маш их хөгжлийн оргилд хүртлээ. Маш олон талаараа тэд өөрчлөлтөнд орж байгаа. Эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, хүмүүжлийн салбар, хүүхдийн сурах хүмүүжлийн салбар. Тэгэхэд манайхны одоо яг одоо аж төрөн байгаа тэр амьдрал ахыг одоо багш нь өөрийн нүдээр би бас та нарын хажуудаа амьдрал сууж штэ. Ингээ ерөөдөө дүгнэлт хийхэд бид нар өнөөдөр 21 дугаар зуун биш монголчууд 20 дугаар зуунаас салахгүй явж байгаа. Бидний уруутан доройтож байгаа. Бидний залхуу байгаа. Ухамсарын дороотолд орсон, хүүхдтэй үг хэлж чаддаггүй, хүмүүжүүлгүй өсөж байгаа. Дэндүү одоо манай дүүлчиж байгаа хуйланч тэр юм да, алиндаа л байна да. Багш нь одоос олон талаар харгалзан үзэж маш их одоосон. Тэнгэрт бас тэр болгоныг янз бүрийн байдлаар тайлбарлаж хэлэхэд бас тийм хүнд байдаг. Аль юмыг багш нь аргалах уу, ямарваа юм чинь дүр төрхөөрөө бидний байгаа амьдрал одоо бидний хандаж байгаа хандлага, бидний зүрх сэтгэл, бидний сүжиг бишрэл тэр чигээрээ тэнгэртэй маш холбоотой. Энэ цагт ор илүү их холбоотой. Он удаан жил монголчууд тэнгэр заяатай, тэнгэр шүтлэгтэй ард түмэн өнөөдөр бурхан заяатай, бурхан сүжигснээрээ бид нар амьдралын дороотолд үнэхээр орж байгааг бид нар мэддэггүй. Шарын шашингүй бол амьдрч чадахгүй юм шиг дуурайд байгаа. Үгүй шүү дээ. Тэнгэр заяатай биднийг шарын шашин руу түлхснээрээ, шарын шашинг дагснараа, гэртээ зул барьснараа, хүмүүсийн оршуулга буруу хийснээрээ бидний амьдрал өшөө урууданд ороотно. Бид нар маш их юм үзэх гэдэг. Тэр үзэх хар шуурга биднийг одоо хөмөрнө, харна, дарна, бид нар тал нь устгахад бид нар бэлэн байгаа шүү. Сэтгэл зүйн маш их бид нар бэлтгэлтэй байх хэрэгтэй дордроо. Өөрснөө удам судраа мэдхгүй, гарал үүслээ мэдхгүй, үр хүүхдийнхээ бүтэн заяаг мэдхгүй. Ерөөдөө бидэрт мэдхгүй юм асрах байна манай монголчууд. Мэдхгүй чадахгүй юм. Тэгээ мэдхгүй юм асуух гэхээр асуудгүй. Одоо та нар энэ цагт ор асуух юм та нар зөндөө байгаа ш. Ерөөсөө асуулт тавьж орж ирдэггүй дээ та нар тэнгэрт гологдож байгаа юм тэр. Заавчлаараа та нар өнөөдөр багш нь жоохон цагаасаа эрт орж ирчлээ багш нь. Багш нь сая Зүүн аймаг руу ажлын томлт аваад 93 зүгээс миний ажил эхэлсэн. Тэгээ тэр зүг рүү явж өнөөдрийн дорнот нутгийн газар шороо, дорнот нутгийн амьдрал аж ахуй, дорнотын ард түмний уурын амьсгал, энерги эрчим, тэнгэр газрын холбоос нь ерөөхдөө ямар шүү байгааг очиж ерөөдөө багш нь хаа явсан газараа бүх газрыг уншиж, тэнгэр газрын холбоосыг одоо мэдэрч, тэр болгондоо би дорнотын ард байгаа газрыг байгаа ард түмэнтэй л би ярьдаг. Та нарын л одоо амьдран байгаа одоо газар шороо, амьдран байгаа газар шорогоо бид нар хайрлаж, бид нар хамгаалж, үр хөвгтөө давхар хамгаалж бид нар амьдрал чинь бидний гараар, бидний ухамсараар, бидний хүмүүжлэр бид нар амьдралын ухааныг хэр суулгаж өөрснөө авч хүмүүжүүлснээр эргээд бид нар тэнгэрт хэр амьдарч байгаа, хэр тодтголтой, хэр одоо өгөөчтэй байгаагаа та нар тэнгэрт хүн болгонд ордороо Монголын одоо уур амьсгалын, Монголын ирээдүйн хойчин төлөө хүн болгон сэтгэл зүрхээ зориулах ёстой. Гэртээ ажилгүй илгээ тэврээ хэвтчихэд, гэртээ ажилгүй бие чагнаа хэвтчихэд, гэртээ ажилгүй тоглоом эргүүлээ явж идэг, гэртээ ажилгүй ингээд нэг тийм 100 цэнгэл хөөж идэг. Тийм олон одоо янз янзын насны хүмүүсийг харахаар би ойлгодоггүй. Яасан амин хувэ ботсон, яасан арчаагүй Монголын бидний одоо үр үндэс, бидний үргэлжлэл үр хүүхэд. Тийм учраас бид нар Монголын газар шороонд бид нар гэсэн
тоотой хідэн насаа илээж бид нар тэнгэрийн орноор бид нар бүгд цувраал явна. Багш нь ч гэсэн адилхан явна шүү дээ, цаг нь болохоор. Тэр цуварч явахаасаа өмнө бид нар энд нэг амьдрсан шиг амьдарч Монголын газар шороогоо нэг зөв аваад хамгаалаад тийм хамгаал нэг арчилгыг хилээд байгаа. Бид нар ерөөсөө Монгол газар шороонд арчилгаа байхгүй, тордлогоо байхгүй, ухаал сэндийчл одоо энэ газар шороог л одоо ашиглаж амин хувиа бодож тэрнээс тэр юм л ашигтай имийг л авч л илээхээ бодхоос биш эргээд нөхөн сэргээх эргээд тэрийг одоо бас зөв болгох юм ерөөсөө хайрцангуй бага. Тиймдээ өнөөдөр Монголын газар шороо Монголын одоо энэ олон аймаг сумд ямар газар чичрээ ирж байна. Эн чинь газар сэвдсний гай. Эргээд нөхөн сэргээлт хийдгүү, эргээд газараа одоо цэвэрлдэггүй, зөв хэлбэрт нь оруулдаггүй, газараа аргаддаггүй. Энэ нэгсэндээ эмэгтэйчүүдийн эр эмгүү ирэхэд энэ Монголын газар шорооны төлөө дуурч байгаа сумаа, байгаа аймгаа, байгаа орчноо бид нэр өөрснөө хариуцах ёстой. Байгалийн гамшиг биднийг бас дайрнаа, туулнаа гэдэг та нарт бас багш нь хэлэхэд одоо сануулж байгаа шүү, өөрчилж. За та нар бас бүгдээрээ сайхан энэ олон хоног сайхан амарцгаасан уу? Сайхан бүгдээрээ намарч байна уу? За та нарын асуултанд бас багш нь хариулахад бэлэн байна. Ерөөдөө харилцан адилгүй өнөөдөр багштайгаа уулзсны хуваар яг яах гээд байгаа, юунаас эхлэх гээд байгаа, юу хийх гээд байгаа. Та нарын зүгээс асуух юм байл шууд асуулт кириллээр өчөөд ороод багш нь бүх асуултанд хариулахад бэлэн байна. Маш олон жил, маш олон мянган цагийн хичээлээ би бас сая давхар устгуулчлаа. Гэхдээ би харамсахгүй миний лайвыг устгачлаа. Надыг алаагүй цагт би дуурхал болно. Хаач дуурна. Би хөдөөж дуурна. Хаач байгаа газараас дуурч чадна. Монголын газар шорооны төлөө, өөр хүүхдүүдийн төлөө би дуурч чадна. Яга миний лайвыг устгаад ирэх багш нь хар санаад байгаа. Миний лайв чи үн төлбөргүй явж байгаа. Давхар тэнгэрээс ирж байгаа маш хүчтэй оюун санаануудын тэр Монголын газар шорооны төлөө хэлж байгаа ярьж байгаа болгоно би одоо үн цэнгүүгээр би бүгдийг тодорхой ярьдаг та. Тэрийг тэмдэглэж авдаг та. Одоо монголчууд өөрснөөс авж байгаа гадныхан ч бас орчуулгаар хуулж авч байгаа шүү. Тэд нар авсараа илүүх одоо гарын авлага болгож одоо ном болгож хэвлэлтэнд оруулж маш их худалдаанд гарахыг одоо багш нь өгөөсөхгүй. Тэр үднээс илүүх бас хүний одоо хийсэн одоо хөдөлмөрийг илүү их арчиж байгаад маш их одоо багш нь харамсаж байгаа. Тэгээ та нарыг дордороо багшийнхаа лайвуудыг өөрснөөхөө одоо хэмжээгээр өөрсөндөө хадгалаараа гэдэг дахин би зөндөө сануулж байгаа. Зөндөө би та нарт дахиж энийг сэргээж ярихад хэцүү. Одоо сэргээгээд одоо тэр олон цагийг нөхөн гэдэг одоо дэндүү цагны гар зэвцтэй тэгээд авах гэхийн ухаанаар хамдаараа тэгээд та нарын сэтгэл мэдээжгээ та нарт ингээл ирэхэд орхоос өөр ямар ч арга байхгүй. Өмнөх он жилүүдийн лекцүүд бүгд арчигдсан гэдгийг та нар сануулъя. Өнөөдрийн ерөөхдөө монголчуудын бага насны хүүхэд ямар өвчтэй байна. Өвчл ихтэй байна. Та нар тэрэнд юусэн эмзэглэхгүй ээж нар. Энэ эмзэлгүүд хүүхдүүдэд дийлэхгүй шүү дээ. Эмчил дийлэхгүй шүү. Одоо дараагийн хүүхдүүд одоо нөгөө ханиадны үлрэл гэж яриад байгаа. Энд ханиадны үлрэл биш шүү дээ. Ханиадны үлрэл гэж үгддэг. Эйгүү муухагаар ярих тусам тэр муухай юм чи өөрөө явандаа амьдралдаа биелээд ирдэг. Наад нэг намрын сарыг бид энэ муухагаар хилж дурсаад байгаа чи. Монголчууд амны бэлгэр гэж ярьдаг. Тийм учраас бид нэр хүүтний уур ирлээ намар цагт энэ өвлийг цомдож байгаа учраас хүн болгон дулаан хувцаа тэр одоо хүүт агаарыг бэлгэж бид нар бүгдээр хүнс хоолоо бүх юм одоо даршлаад хадгалаад бүгдээрээ тэрийг бэлдэх тэр сар үлрэл чи ирж байгаа учраас намрын сар хамгийн өгөөчтэй сар хамгийн өгөөчтэй муухагаар дурсаж болохгүй. Тийм учраас одоо бид нар чинь жинхэнэ одоо хадлангаа хурааж, тарьсан ногоогоо хурааж, үр жимсээ хурааж, бүгдээрээ идэхэд бэлэн, бүгдийг боловсруулад, бүгдийг одоо ингээд өөр өөрсдийн хэмжээгээр хадгалаад зойрлож бид нар тэгээд энэ өвөлдөө хавартаа ирэхэд хэрэглэх юм одоо монголчууд. Ер нь монголчууд чиг ийм гоё амьд хөрстөө, амьд агаартай, уул устай орчлонд ерөөхдөө биелдэгч Монголын газар шороог ерөөхдөө одоо үнэлж баршгүй ерөөхдөө дэлхийд цор ганц манай энэ амьд байгаль дэлхийд үнэлэгдэшгүй тийм агаар, салхи, уул,
байгаль ерөөд тэр чигээрээ үнэлэгдэшгүй. Ерөөдөө ямарваа юм чинь тэгээд ерөөд бүх юм бас эзэнтэй. Та нар багшаа уул ухаад байна. Энэ уул руу хүмүүс гараад байна гэдэг ингээ илүүхтэй эмзэглээд айгаад байгаа. Доор битээ чимээгүй л бай. Ерөөдөө уулын эзэн өөрөө харин хүн манаа нутагт яагаад ямар зорилгоор ирсэн? Яагаад миний хөл дор ирж байгааг харин уулын эзэнтөө тэр хүн уншаал мэдэрчдэг. Та нар ерөөдөө чимээгүй байж харийнхаа ерөөдөө газар зүгийн твийн хүмүүс ерөөдөө өнөөдөр шинжлэх ухаан илүү хөгжөөд ирэхээр хүч уйддаг. Тэг хийх юм нь олдохгүй. Тэргээд Европын орнын чинь бас их хүүхдээ нөгөө 18 хөрөнгүүтэн тэгэл нас бие хөрөнгүүтэн тэгэл ингээд өгдөг мөнгөө хар багаас нь мөнгө хураагаал дансанд нь мөнгө хураагаал өөрт мөнгө хураагаал за чиний одоо амьдрах цаг чинь болоо чи одоо боловсрал мэргэжлээ эзэмшлээ одоо наад мөнгөө аваад одоо тэгээд амьдралаа өөрөө аваад яваад илүү биеийн дагаад ингээд одоо дуртай одоо газраа сонгоо, сургуулаа сонгоо, ажлаа сонгоод одоо ингээ өөрөө амьдралын зам руугаа гаргаад эрт гаргадаг байхгүй юу ерөөхдөө маш эрт гаргадаг. Азийн орнууд ч гэсэн эрт гаргадаг. Ганцхан монголчууд гаргаж чаддгүй ерөөхдөө нэг араас нь гоншигнаал нөгөө элэг нэгт монголчууд ч гэдэг шиг гадаадд байсаад санаа шоронд байгаагаад санаа тэнгэрч явцнаад санаа тий цэрэгч явуулж чадахгүй, эмнэлэг твтүүлж чадахгүй. Үхээд ингээ газар орцсон ч санаа ерөөхдөө ингээ амьдыгаад сан өгснийгээд сан тэнгэрт аль дээр талцсан байгаагаад сандаг ерөөдөө монголчууд элэг нэгт монголчууд гэдгээр бас нэг тэнгэрт нэг тийм илүү тийм үнэлгээ авдаг. Гэхдээ бид нар одоо яг энэ орчин цагийн монголчууд илүү бас байгаа орчиндоо байгаа өөрийнхөө оюун санааг хөгжүүлээд байгаа орчиндоо илүү одоо хүн болгон өөрсдөө чадрыг хөгжүүл. Та юу чаддгийг ямар ажил, ямар мэрэгжил одоо юугаар та илүү давуу талтай юм. Нийгэмд ямар одоо та одоо оройлтой, нийгэмд ямар хүртээлтэй, хүнд юугаар туслах гэдэг сэтгэлийн дэмээр юм уу, өөрийнхөө чадвараараа юм уу, өөрийнхөө одоо хийсэн бүтээлээрээ юм уу одоо юугаар ч хийж болно шүү дээ. Монгол эмэгтэйчүүд. Монгол эмэгтэйчүүдийн чадвар бол маш гайхамшиг. 5-6 мэрэгжлийг Монголын эмэгтэйчүүдийн бүрэн эзэмших тийм чадвартай ард түмэн манай эмэгтэйчүүд илүү давмгай. Тэд ерөөдөө хүүхдээ харж байгаа нэртэй ерөнхийдөө манай ээж гэртээ ингээл дууга ганц хоёр их юм хийсэн болоо өдрийнхөө хоолны мөгийг олсон болоо суугаад байгаа байхгүй юу. Ерөөдөө уучлаарай бас зарим бас яг хувь талаас бас их гоё өөрийгөө чармаагаад өөрийнхөө одоо бүтээсэн сонирхсан юмаа бүр баяжуулаад түмэн түгээгээд араасаа шав бэлдээд явж байгаа гайхамшигтай эмэгтэйчүүд гарч ирж байгаа. Энд чинь зөв байхгүй юу. Өнөөдөр монголчууд жилийн тэврээд одоо юу гэдэг гэртээ ингээд нэг тийм үүрэглээл нойр мөлөөл ингээд ганцраа суудаг цагч айл хэдий 20 дугаар зуунаараа дууссан. Бид нар 21 дэх зуундаа хүн болгон жоохон сэтгэлгээний оюун санааны тэр гоё өндөр боломж те энергийн өндөр боломж, сүнсийн өндөр боломжоо монголчууд ашиглаж илүү дэлхийд нутгаараа аймагаараа брэндээ гаргаж одоо баян онгорын брэнд, увсын брэнд, ховдын брэнд гэж дэлхий рүү гарах ёстой над та нарын брэндүүд чинь. Тэгжээ та нар одоо дэлхийд танигдах болохоос биш Улаанбаатартай авчираад одоо нэг тийм одоо нэг одоо юу гэдэг үнэлгээ авдаг нь юу л бол ер нь монголчууд бол ерөнхийдөө тэнгэрч бас хэлжсэн олон жилийн өмнө ерөнхийдөө монголоо л одоо уурж тасцаж одоо монголоо л одоо хэлүүх тийм бардагдаа гэж хэлдэг нь одоо ерөнхийдөө хатуу бөгөөд өнөө үг ерөөдөө маш эцэст амьдралын явцад маш их танигдж хаач явсан монголчуудын мөн чанар, амиа хичээсэн чанар, хувиа бодсон чанар маш их мэдэгддэг. Тийм учраас өнөөдрийн та нартаа бас би итгэж одоо дордороо хичээж хүн болгон нутагтаа гар бие оруулцаж, газар шорондоо гар бие оруулцаж, сумаа хөгжүүлэх, аймгаа хөгжүүлэхэд хүн болгон гар бие оруулцах, сэтгэлгээний оюун санаагаар илүү бас дэмжиж өг, залуучуудаа дэмжих, хөгжчүүлээ дэмжих, хүүхдүүдэд дэмжих. Өнөөдрийн эмэгтэйчүүд ингээ дор баг болж бүрдэж дор жоохон ажиллаач, бүтээлч байгаа шээ, сэтгэлгээтэй байгаа ч, хумсрын жоохон оюун санаа өндөр байгаа ч, боловсралгүй байж болно те, хүмүүжүүлгүй байж болно, үг яриагүй байж болно. Та нэг одоо нийгэмшээд одоо хамт олон дунд ороод ирэхээр өөрөө аяндаа дотор ингээд хүний боловсрал эзэмшвэ гэж чинь монгол хүний чадвар энэ дотор ч 13 ч багцсан боловсрал зөөрөг хараал сурдаг, хараал мэдэрдэг, хараал үнэртдэг, хараал одоо бид нар чинь зөнгөөрөө тэнд байна, энд байна, тэрийг ингийн гэршил хүн бодол энэ тавл тариг чинь өөрөө тэр чигээр дандаа ажиллаж идэг. Баян
байнга ажиллаж идэг. Байнга та нараас юм нэгчээдэг. Бид нар тархиа ашиглаж өөрийнхөө мэдрэмжийг, өөрийнхөө чадамжийг бид нар хөгжүүлж чадахгүй да ингээл нэг кофе уугаал, хүүхдээ хараад, цэцэрлэг гэр хоёрын хооронд ингээд нэг найгаал өдөр өнгөрөөгөө явдаг цаг чи өнгөрцөө хүмүүсээ дордороо жоохон бүтээлч сэтгэлгээтэй, дордороо бүгдээрээ жоохон хоорондоо найрамдалтай, хоорондоо жоохон сэтгэлгээний оюун санаагаа жоохон хөгжүүлээд одоо өөрийнхөө чадамжаараа орцсныхоо эдэн үнэтэй ч юм уу те лагрынхаа эдэн үнэтэй эсвэл 10 жилийнхаа эдэн үнэтэй эсвэл багын найзууд хоорондоо нийлээд нэгдээд хэлжтэй. Нэгдэх юм бол манай Монголын эмэгтэйчүүдэд энэ чадахгүй мэдхгүй юм байхгүй. Огт танихгүй гурван хүн хоорондоо нийлэхэд тэр гурвын дундаас маш гайхамшигтай юм гарна. Бид нар тийм нэрлэхүүгээсээ болоод ингээ хүнтэй дуурч чаддаггүй, мэндэлж чаддаггүй ингээд харилцаанд орч чаддгүй манай монголчууд дэндүү одоо тийм тэнэг зам дамгаалдаг. Одоо нэрлэхэж тэнэгтэж байгаа байхгүй. За надыг хин тоодгийг би юугаараа гээгүүлхий. Би юу чадах юм гэдэг ингээ өөрийгөө голоод ийл танаас юу ч гарахгүй. Оюун санааны дороотолд орж байгаа чинь тэр та өөрийгөө голоод ингээ гэртээ суугаад ээжигээ хараад, хүүхдээ хараад, хин нэгнийг хараа сууж байгаа шин тань оюун санааны дороотолд орж та хэтэрхий нийгмээс өөрийгөө тусгаарлаж чимээгүй орчинд байлгаснараа та өтлөх нас руугаа орлоо таны хөгшрөлт хурдан явагдана. Юм хийхгүй гансарч суух, гомдод суух, өрзөөлөө яана гэж түгших, айх. Та юу ч хийхгүй ч хүн төгшөр ихтэй шүү дээ. Одоо өөр ирлээ. Зээлээ яана, мөнгөө яана, хүүхдээ яана, одоо дэвтэр нь дуусчихна, үзэг нь дуусчихна. Одоо пүүзийн солимоор байдаг өвөл ирлээ гэх нэг эмэгтэйчүүд болгон ийм төгшөртэй байгаад байгаа байхгүй гэдэг. Харахаар өрөвдмөр. Тэгэхээр тийм одоо хумсрын дороотолд орж болохгүй шүү гэдгийг багш нь одоо хичээнгүйлээ хэлье. Бага насны хүүхдүүд маш их өнөөдрийн одоо 5 хүртэлх хүүхдүүд өнөөдөр няраагаас 5 хүртэлх хүүхдүүд бүгд сүнс харж байна. Тэгээд тэр шүн хашгираад, уйлаад, хилд орохгүй. Нэг тийм юм харсан бол хилд орохгүй, хөлд орохгүй. Бүр ингээ биеийн татаад тэгээд тэр татаад байгаа юм чинь яг эмнэлэг даун бөгөөд аутизм гэж онцлно. Тэр үуч ингээд гидсэнд байхасаа л айцсан байхгүй. Та гидсэнд байхдаа өөрөө хүүхдээ одоо ингээд чочоод айлгцсан. Тэгээд та гидсэнд байхасаа айлсан хүүч гарч ирээд дахиад нэмж ай. Тэгэхээр энэ та нарын гэртээ өлөгдсөн хэрэгтэй хэрэггүй сүжиглэж байгаа юм чинь танаа хүүхдүүдэд гай болт. Сүжиглээд итгэж байгаа юм чинь та гэртээ юу сүжиглээд юу өлгөөд ягаад тэрэнд мөргөж залбираад тэрэн та ингээд нэг илүү цаг зав гаргаад байгаагаа хараад өөрийгөө их ажиглаараа би илэр та өөрөөсөө одоо ямар юм чи хэлнэ өөрийгөөсөө ажиглах хэвээр өөртөөгөөсөө одоо ажиллаа өөрийгөө өөрчлөө энэ цагаас эхлээд өөрийгөө өөрчилж өөрийнхөө гооцоо өөрийнхөө ариун цэвэр өөрийнхөө хувцлалт өөрийнхөө одоо юу гэдэг чадамж өөрийгөө үнэл тэгээ юу чадах юм хүнтэй хавсарч та юу хиймээр байгаа энэ олон байгальтай бас цэвэрлэх хэрэгтэй. Одоо бид нар цас орохоос өмнө бүгд эмэгтэйчүүд намрын сүбэдний хийх хэрэгтэй. Орцоо цэвэрлэн, гэрээ цэвэрлэн, гадаа орцны одоо байшин дээр бүх гадаагаа коридор потизо угаан гадаа коридороо бүр ингээд тэр зэрлэг өвс мөсийг бүгдийг төгөөд ерөөдөө цас орохоос өртөж манай монголчууд чинь одоо өвлийн бэлтгэл хийдэг штэ айл болгон дор дээр үе чинь одоо дүүргээрээ одоо хороо сүбэдник гэдэг юм ч одоо байхгүй яатсан юм одоо ингээд хороо дээр үе чи эргүүл хийдэг байсан ахмадууд шөнө оройн цагаараа эргүүл хийдэг тэгээ улиралдаа сартаа 1-2 удаа их цэвэрлэгээ хийдэг сүбэдник хийдэг тэрийг одоо үе тэрийг хэрэгжүүлж жоохон дордороо одоо сэтгэлгээтэй дордороо бүгдээрээ одоо ариун цэвэр сахиж орчноо маш их гоё эрүүл байлгах орчноо цэвэр байлгах цэвэр байсан газар чи эрүүл байна штэ агаар юу ч гэсэн тоошороо өнөртгөө чи гоё штэ тэр болгоныг өөрснөө бас сөөхтөгөө хавсарч бас давхар сөөхөн ажилчинтайгаа хавсар тэрийг бас өөрснөө бас дордороо хийдэг байх санаачилдаг байх төмнийг уриалдаг байх одоо тэр байрны хурал мурал хийхээр тэрэн дээр бас хүм болгон санаачилгаа гаргадаг байжээж олонний санаачилгаар та нарын дэмээр Монголын одоо юу гэдгийг та нарын ариун цэвэр, хувь хүний ариун цэвэр
одоо та нарын одоо байр савны чи ариун цэвэр, гадаах орчны ариун цэвэр, орчны агаар ус ингээд бүх юм шүт одоо юу гэдэг нэг төвшөндөө маш их шаардлагатай байна. Маш их шаардлагатай. Тэгэхээр цэвэрлэх хүмүүс нь цэвэрлэнэ гэдэг ингээ хайцсан. Тэд нар чинь цэвэрлээд барахгүй штэ. Ягаад бид нар хүүхдүүд аяг хүмүүжилгүй, эцсийн юм шууд газар хайдаг, эцсийн юм хогийн сав руу хийдэг. Ерөөдөө Японы соёлоос илүү их манай монголчууд бас хүүхдээ бүр бага наснаас нь бүр ингээд гоё хүмүүжлээс ажил одоо сургацсан байгаа байхгүй бүр биеийн даалгаад ингээд. Яг тэр шиг манайхан хүүхдүүдээ багаас нь айгуу ажил сургаж хаач гарсан хогоо ил хаяхгүй, нус цэрээ ил хаяхгүй, дандаа салфетгийн одоо нус цэрээ нэгээд хогийн савраа хаях ёстой гэдэг хүм болгон хүүхдүүдэд анхааруулах ёстой. Одоо энэ хүүхдний өдрөл ирж чинь ээж аав нар нэг удаагийн нойтын салфетик, хуурай салфетик бүх насны хүүхдэд өгч явал. Сургуулийн хүүхдүүд илүү дамгаа, цэцэрлэгийн хүүхдүүд бас дамгаа хэрэгтэй байна. Одоо маш их одоо хүүхдүүд таниалгаж, нус цэр нь гадагшилж гарч байгаа нь гарахгүй нэ хүүхдүүд одоо нус цэрэндээ таглараад одоо хатгаан хүндрээд эмнэлгүүч одоо ерөөдөө хаана манай эрүүл мэндийн салбар маш хүндэрч ирлээ ерөөдөө маш хүндэрч ирсэн одоо нөгөө эмнэлгийн ор хүрэлцэхгүй байсан өвчтөнгүүдээс энтерэн хүрэлцэхгүй одоо хангалтгүй байна. Тэгээд хаана ийм одоо бидний сонгосон одоо төр бид нар сонголтоо хийж эднийг гаргасан учраас бид нар буцаагаад эдрээс бид нар маш хүчтэй шаардлага тавьж бид нар дордороо өөрөөсөө тойрогоос гарсан хүмүүсээ бид нар шаардлага тавих ёстой. Одоо үнэн шударга Монголын эмэгтэйчүүд дуурах ёстой, өөр хүүхдийнхээ төлөө дуурах ёстой. Наач одоо ямар муухай харгас үйлдэл муухай юм бас дуулдаад байна ч одоо Монгол ийм чимээ ийм муухай юм хизээч одоо сонсож болохгүй, гаргаж болохгүй том алдаа шүү гэж хэлээ. Энэ муу мэдээ телевизээр цацах, энэ муу мэдээг түмэн сонсох хэрээр дагаад одоо манад амьдарч байгаа гадны бүх консул, гадаадын бүх одоо жуулч бүгд тэрийг хараад одоо сонсож байгаа шүү. Тэгэхээр бид нар өөрснөө ухамсарын дороотолд ороод хүүхдүүдээ ийм ухаан хүмүүжүүлсэн. Тэгээ өнөөдөр хүүхдүүд нь одоо ингээд зүгээр л хамт найзал сууж байгаа л биений зүгээр алаал янз бүр болт. Энэ одоо арай. Энэ бол Монголд бол арай л харгас. Тэгээд энэ нийгмийг арай харгас тал руугаа явж гэнэ үү. Тэгээд манай залуучууд бөгөөд манай энэ бүх насныхан ямар хар өнгийн хувцас хэрэгэлдэг юм бэ? Хар өнг өөрөө хатан өнг, харгас өнг. Хар өнг өөрөө маш одоо хар сүнс хар өнгөөр амилдаг хар сүнс. Тийм учраас ерөөхдөө хар өнгийг манайхан дөрвөн үлрэлтэй эжинэр эмэгтэйчүүд өмсөж чадаж ш. Та нар чадаж байгаа бол тэгээд наад одоо их муухай тэр одоо юунуудыг устгах чадах юм уу тэгээд. Хэрэгэлдэг бол буцаагаад хийдэг байх ёстой ш. Зогцуулдаг, авардаг байх ёстой ш. Хэрэглэж чадж байгаа юм чинь. Хар өнгөнийхөө утга учирыг ч мэдэхгүй. Хар өнгө одоо хүүхдүүдийн бузарлаад, хүүхдүүдийн ухамсарын дороотолд оруулаад, хүүхдүүд нь хичээлдээ дороотоод, эрүүл мэндэнд дороотол, хань ижил нь бас эвгүй болоод байгаа. Ерөөдөө айл гэрийн өнгө, айл гэрийн одоо үзэмж, айл гэрийн хүмүүжил, айл гэрийн унд хоол, айл гэрийн ер нь тодтгол чинь ер нь эмэгтэй хүнээс үүдэлтэй шүү, эмэгтэй хүнээс. Тэр эмэгтэйчүүд өөрснөө тэр үрийн ижийн вэжэд өөрснөө хар өнгөөр орцсон. Бүх насныхан аймаар. Энэнд одоо та нар ямар одоо хариулт өгөх вэ надаа? Ингэж их та нар хар өнгө өмсөд бүгдээрээ үсээ ингээд бүр энэ шанаагаа дараад энэ хацар мацраа чихмийнхээ дараад ингээд өөрлөгөө унжуулсан. Тэр унжуулгыг чинь тэнгэр үсээ асхна гэж ярьдаг. Асхна нүүрлүгөө асгаа хийсэн үсээ. Би энийг маш олон жил ярьж байгаа. Та өөрийнхөө амьдралыг та өөрөө л устгаж байгаа. Та өөрийгөө та бас өөрөө л устгаж байгаа гэж ойлгоорой. Яагаад гэвэл таны ухамсар оюун санаа сэрхэд, таны удам сэрхэд, таны өөр хүүхэд бас өшөж өндийхэд ерөнхийдөө их асуудал их үүснэ гэдэг та их ажиглалт хийгээрэй. Надад ууралж болно. Гэхдээ
Уурлахаас өмнө яагаад та нар нийт даяараа манайхан муу имийг даган дөрөхт айгүй хурдан би л өмсгөө би ганцаараа хар өнгөрөө өмсгөө хоцорсон байна гэл ингээл хар өнгөрөө нийтийг дагаж орснороо та нийтийн муу мас руу яваад орчиж байгаа байхгүй юу? Муу мас хар сүнс дэлхийг нөмөрч ирж байна. Манай Монголыг дагаад нөмөрч ирж байна. Өнөөдрийн бага насны хүүхдүүд их нэлгсийн төвөр дүүрэн хүүхдүүд гажигтай хүүхдүүд төрсөн. Яа, дандаа ээжээсээ болоо гажигтай болсон. Ээжээ өөртөө хэр халдаахгүй би биш. Би хяналтанд байж байгаа төрсөн. Надад эвсэр юу ч хэлэв. Миний бүх юм зүгээр гэдэг байгаа байхгүй. Юун зүгээр? Тэгээ хүүхэд нь тийм эрүүл байгаа юм. Ээж үсээ задгаа тавих. Ээж хиймэл дүр эсгэх. Тэгээ ээж хар өнгийн хувцс өмсөх. Тэгээ жирэмсэн байхтаас гам одоо юу гэдэг гам мэдхгүй нөгөө уламжил талын жирэмсэн хүнээ баримтлах юм юу ч байхгүй. Ингээл зөвөр би тавууштай жирэмсэн юм чинь. Төрхөн тодорхой гэл ингээд тэгээд зах самбараг идэж явах зах самбараг харах юм уу? Зах самбараг төрхөөс өмнө одоо шоудах хэвээр, идэх хэвээр, дискотох хэвээр, баард суух хэвээр, дуулах хэвээр, найзтайгаа уулзах хэвээр, уух хэвээр гэдэг ингээд уухаас одоо төрхөөс өмнө гэдэг өөртөө нэг контрол хийсэн. Тэгээ тэрийгэ дагаад ингээд намирцсан. За энэ бол 100% биш шүү багш нь. Ерөөдөө нэг мерсэр одоо 120% гэж хэлгээд төрж байгаа охтууд юм. Тийм учраас өнөөдөр нийтийн масс, нийтийн жинер, эмэнер төрөх насны охтууд хар өнгийн өнгөр ямар их гойж одоо 10 жилийн хүүхдүүд бүгд үсээ ингээ хайцсан. Ямар муухай харагдаж байна. Та нар 10 жил байхдаа тийм байсан уу? Та нар 10 жил байхдаа хар өнгийн хувцас өмсөж ийсэн үү? Үсээ ингээ задгаа тавьж ийсэн үү? Арай. Энд чинь нийгэм соёл хөгжиж шít. Хөгжил рүүгээ явж байхад манайх уруудаж яваад байгаа байхгүй юу? Энэ санааны уруудал, хувцлалтын уруудал, соёлын уруудал одоо юу гэдэг би хүний өөрийнх нь одоо тэр хумсрын дороотлол ямар ч тийм. Тэр хүн даган байсаал одоо тэдэртэл ижлэхэн байхад одоо та гадуурхагдах гээд байгаа юм уу, жигдэх гээд байгаа юм уу, хаягдах гээд байгаа юм уу? Үгүй шүү дээ. Тэднийг даган дөрөөснараа харин та өөрийнхөө гал голомтыг, өөрийнхөө энэ үр хөвгтийг, өөрийнхөө энэ сайхан гэгэн амьдралыг та булингортуулж байна гэдгийг ойлго. Булингортуулаад гэртээ гай оруулж иж гэсэн. Хар сүүдэр, хар өнг, хар юм чи бүх муухай юмны цондоо, хар өнг өөрөө. За тэгэл ойлгоорой. Нэг хүн дээр тусгаад хэрэггүй те. Ерөнхийдөө хар өнгөрөөс нийт даяараа холдоо, нийт даяараа хол. Та нар дэлгүүрээр яваад, зах зээлээр яваад хар өнгийн юмыг түүгээлээвэл 8-д одоо бүгдээр бүх насны хар өнгийн юмыг оруулаад ирсэн. Манай монголчууд чиг бүх насныхан хар өнгийн хувцас өмсдөг газар цаад чинь байхгүй шүү. Та нар цаашаа шалгаараа. Туркуудыг хар, орсуудыг хар, солонгосуудыг хар, гятуудыг хар, очиод хар, дэрэгдэн очиод хар. Хараараа та нар. Тэгэл та нар одоо Монголоо ойлгоно. Багш нь бол бас явсан гадаад дотоодгүй их л олон жил явж ирлээ, ажиллаж ирлээ, би сурж ирлээ. Яваагүй газар бас байгаа, явсан газар нь бас нэлээ олон. Гадныхан бол хар өнгнөөс цэрвдэг хар өнгийг нэг олонгоёа өхөрийн өнгө, бузрын өнгө, оршуулгын өнгө гэж одоо хэлдэг тодтогддог. Тийм учраас гадныхан цэрвж яхад манайхан ягаад хар өнгийг гоёлын өнгө болгож, ахуй өнгө болгож, өдөр тутмын өнгө болгож хэрэлж байгааг харин багш нь ойлгохгүй del тэгж ярьж байгаа шүү. Та нар бас амьдрал чи уруудчих, өөр хүчинд дагаад муухай болчих гэсэн тийм би анхааруулж хэлж байгаа шүү. Багшаагаа бас уучлаарай. Тэгээ ойлгохыг хичээгээрэй та нар. Тэгээд өнөөдрийн бас ингээд оршуулгын талаар бас багш нь жоохон хэлж ярихгүй бол нэг бишээ. Оршуулга арай. Яг хүмүүн эмэгтэй хүнд оршуулганд явахгүй гэдгийг маш олон жил ярьж байгаа. Тэг би мэдгүй үедээ явж исэн. Багшны нүүл авахаас өмнө бол явж исэн. Эмээ өвөө ах дүүс янз бүрийн байдлаар тэнгэрт хальж яхад бид нар насны хүрсэн бид нар чинь тэгэл одоо очихгүй ч гэсэн галтгоонд үлдчихэл байгаа байхгүй аарсарх юмд нь туслаж бас харагдахгүй бас муухай юмд одоо нөгөө хүмүүс шууд бид нар хүлээж байгаа бат хүн болгонд ордороо боддог очихгүй бол харагдъя тааж одоо муухай юм даа гэд. Ер нь монголчууд тийм гол эдэг нэгтэй чинь тэрэн дээр гардаг аюу гайхамшигтай. Гол нь эмэгтэй хүнийг оршуулах нь бити яв гэж яагаад хэлж байгаа гэхээр өнөөдрийн одоо
ижи гэдэг хүн сав гэдэг одоо энэ сул эрхтэн байдаг. Энэ сав гэдэг эрхтэн ч одоо хүмүүнийг одоо боожуулж, хүмүүн энэ дотор боож торнож амилгаатайгаа ингээд бидний гатайгаа төрж гарч ирж штэ. Тэр одоо юу гэж одоо үнэлшгүй юугаарч одоо үнэлшгүй агуу юм да. Одоо орчлонд одоо хүн эрхээс илүү том бэлэг гэж юу ах вэ? Тэгээ хүн болгон айл болгон удам угсаагаа үргэлжлүүлэх гэж охинтой болох гэж хүүхдтэй болох гэж хүн болгон хичээн штэ. Тэгээ тийм учраас энэ гой сав гэдэг эрхтэнгээ бид нар өхөн бид нар гамнаж энийг боолгож болохгүй, ахуулж болохгүй тэнгэрт хамгийн цэри осонд ордог шүү. Цэри осонд эмэгтэй хүн ахуулж болохгүй. Тийм учраас оршуулганд явхаар сав эвгүй гимтдэг. Ягаад та охин үртэй, та охин дүүтэй, та дээр олон ихчтэй, танаа удамд олон эмэгтэйчүүд байгаа. Яагаад заавал эмэгтэй хүн оршуулганд явна гэж шарын шашин ингэж балаа юм хийж байгаа хөө. Оршуулганд эмэгтэйчүүдийг хамруулаа явц. Тэгээ яв хин дуртай нь яв гэдэг. Тэгээ тэр оршуулганд манай даргын ээж нас орсон гэхээр тэр хамт олноороо явна, даргын гэрт очино. Хаа хамаагүй ээжийн танихгүй тэр хаа хамаагүй одоо яг бас нэр үнд одоо нэг олох гэдэг шүү. Даргын тэр оршуулганд нь хамт явна, одоо туслахууд нь явах гэдэг бас нэг нэрээ удаад шүү. Хамт очиж харагдахгүй болохгүй юм даа. Бас муухай юм даа гэл манай монголчуудын сэтгэл нь гоё. Бүр яг нэг туслах гэдэг байгаа байхгүй сэтгэл нь нэг харагдчихэ. Нэг 5 цаас ч гэсэн өгчээ. Хүний л амьдрал хүн орчлонгоос хальж ш. Тэнгэр лөө хальна гэдэг хүний өгцөн гэж ярьдаг. Тэнгэр лөө хальсан. Тэнгэр халаа. Тэнгэр явцсан гэж хэлдэг. Тэ одоо хөдөлгөлцөнийг. Тэгэхээр бид нар тэрэнд одоо гол нь явахгүй гэдэг нь Монгол ёсонд бол та удмынхаа одоо гоё өөрийнхөө одоо нам ёс ухамсараа хөндлөж одоо өөрийгөө хамгаалж авч үлдснээрээ олон охтуудтай энэ шалтгаанаа хэлж байгаа. Олон охтуудтай бөгөөд бэрүүдтэй эмэгтэй хүн болохгүй шалтгааныг одоо ихэд манай түүх судлаач нар олборд маш их ярьжсэн да энийг. Манайха энэ одоо өнгөрсөн түүхэн сэргээж, өнгөрсөн тэр үеийн сэргээж бид нар маш одоо удамшлын одоо дамжиж ирсэн нүдийг сэргээж өнөөдрийн одоо 21-р зууны залуучуудад энэ хүүхдүүдэд энэ багаас нь гэхэд ерөөхдөө нас бий төрс 18 нас 20 насаас нь ярих суу таа. Тэрээс 10 жилийн хүүхдэд ярьж болохгүй. Илүү их нөө нас бий төрөг учраас. Тэгвэл бид нар хүүхдүүдийг одооноос чихэнд нь жоохон сонсгож явах хэрэгтэй байхгүй сонсгож дуулгаж явах сүн чи тэгээд дасан зогсож иржээж яагаад гэдэг хүүхд бол яагаад асуудал яагаад гэдэг асуудал маш их үгийн баялаг ихтэй мага тойрон утгаар жоохон нэг өгүүлбэрээр та нар хилжил одооноос болохгүй гэдэг болохгүй удам талтай болохгүй эрэхтэй болохгүй эмэгтэйчүүд явахгүй эмэгтэйчүүд торнож өсгөж би хүн болоод одоо тэр гой нэрээ гараад ирлээ тэрийг бас хөлд ортол хилд ортол эмэгтэй хүн 5 нас хүртэл өөрийн гараараа хүмүүжүүлнэ хүн болгож ирэнгүүт ах нарт дамжуулж аавна ахнараас аав дамжуулж аавна ааваас цаашаа гадаалаад аав хязгаар огторгүй энэ гадаа талбай байгаль энэ ой мод уул усыг ингээд ахнар бас ойр зур гадаа дагуулж гарч орчинг танилцуулж хөтөлж гарч мөр одоо унуулж аргалж яв тэ хонж явж бүр орчлог танилцуулж байгаа ахнар аав бол бүр өвшөөс цаашхыг танилцуулна тийм учраас хүүхэд гэдэг өөрөө цаанаасаа гэрээсээ хүмүүжсэн хүүхэд цаашаа ааваа ахаад байгаа явахаараа бүр оюун санаа тэлээ тэрийг бүр яагаад гэж асуусаар агаад одоо толгойд нь ингээд бүр суучдаг. Хэлсэн ярьсан бол суучдаг. Тэрийг хүүхэд авснараа 5-6 настай одооны хүүхдүүд бол зүгээр шүлэг шиг шууд чийжлээд энэ толгоор шууд хатгалчдаг. Тэгээ 10 жилийн дараа 20 жилийн дараа би 5 настай нэрээ өвөө минь ингэж хэлж ирсэн. Энэ уулын нэрийг тэр уулын эзний өвтөхийг надад ярьж ирсэн гэл. Энэ өвсийг надад ярьж ирсэн гэдэг. Шууд хүүхэд нөгөө илүү хэрчүүд илүү юу ярих вэ гэхээр энэ газар шорооны амилгаа энэ газар шороо ямар нэр устай газар шороонд ирсэн. Тэгээ энэ газарт ямар одоо амтан амьдэрдэг энэ ууланд ямар амтан амьд энэ ууланд одоо юу байдаг те ямар амтан байдаг ямар өв сургамал байдаг ерөөхдөө эцэг ерөөхдөө жоо холын юм тэгээ ер нь гайрыг ертөнцийн талаар энэ олон гүрэн их ус гүрэн бүрийн зургт юу үзээд ирэхээр их хүн эцэг хүн цааш ингээд жоохон давхар ахнар нь бас ингэж яахан жоохон юм яриад оюун сараг ингээд өсөх тоолонд хөглөөлээд ер нь Монгол ухаан одоо удмаасаа гэрээсээ бид нар ингээд дүүнэр та бүх юмыг заагаа сургадаг. Яг тэр шиг бас л ингээд
орчин тойрон бүх юм ингэ сургаа яадаг тийм Монгол хүмүүжил ерөөхдөө хүмүүжил гэрээсээ эхэлдэг. Тэр хүмүүжлийн их суурь нь ижи өөрөө, эмээ өөрөө. Тийм учраас хүүхдийн дэрэг зодож болохгүй. Хүүхдийг хүний дэрэгд бас зодож болохгүй. Хамгийн цэр явсан зордог. Хүүхдийн дэрэгд хэн нэгний дэрэг зодуулахаараа амиа орлох гэдэг харчдаг. Би ингэж хүний нүдэнд зодуулдаг. Хүүхдүүд дотроо баатар биш явдаг. Эрэгтэй хүүхд. Би өөрийг баатар гав. Би үлгэрийн баатар. Би киноны баатар. Би яг энэ юм шиг би юм баатар. Тийм хүүхдийн сэтгүү тийм гоё өөрийгөө баатартаа зөрлөж, агуугаа зөрлөж, өсөж хөгжиж явахт нь байхгүй. Чи яагаад хүүхдийн санаандгүй хүүхдийн цүнх, хүүхдийн үзэг хоорондоо ойролцоор идэв. Хүүхдийн үзэг андуураа хийцэн, хүүхдийн шугам андуураа. Чи яагаад хүүхдийн шугам хулгай ч юм уу чигээд ингээд нөгөө агуу хайртай хүүгээ, агуу хайртай охиноо хулгайчаар нь дуудаад манай ижинэрийн амар хатуу хүүхдээ. Өнөөдөр өсөж яваа 13 нас, 16 нас хүртэл амаа амхаараа. Юу уулгаач? Миний охин ч хүүхдийн аваа андуураа хийц. Болохгүй минийх авчиж өг. Нөгөө охин ч бас энийг айгу мэдчихэж. Гэтэ хин төхөө чи мэдэхгүй. Очоод ирэхэд ажигл. Иргэн дараа хүүхдүүд би юмаа солилцсон баах юм. Та нар яг ийм юутай хүүхдээ лээ надад харуулаач гэдэг ингээд. Хүүхдээр маш урт юм олно. Ирэхэд амархан. Тэр аргын та нар өөрсдөө хэлж өгөх хэрэгтэй хүүхдтэй. Хулгайч царилж давж өгөөрэй чи. Чи одооноос хулгайч занг хүний мааваас сур чи авцсан юм уу те гэдэг нөөгдөж бүр дүүгийнхэн дээр байхгүй болго залж байгаа байхгүй. Тэгснээр тоншоол алгадаал өшгөлөө гэрт ингээд зодон болвол. Жоох юмны төлөө дүүгийнхэн дээр зодохоор тэр ах үхэл гэж боддог. Юу нөгөө баатар. Ном үзээд өөрийгөө баатар тавьсан. Кино үзээд тэр толгоо эзэн шиг би томол ийм гоё компани босс болно гэдэг өөрийгөө бүр ингээд өөртөө мөрөөдлөө тээцсэн хүүхдийг жоохон шалтгаанаар байхгүй болгодог байхгүй. Хүүхдийн тэр сэтгэл нь хөрдөг, бодол нь хөрдөг те. Нэг юу тийм их хурдан. Хүүхдийн сэтгэн бодох чадвар маш хурдан штэ. Хурдан асан унтрахтаа тэр шиг унтрана. Маш хурдан. Тэгээ та нар өсөж яваа хүүхдийг маш гоё санаанд ороод ерөөсө гэрээсээ ичдэг байхгүй. Заяа чин тэр, нохоо чин тэр гэл муухай үг хэлэх юм а та нар. Тэгээ над дээр ирж байгаа хүүхдүүд манай эмээ надыг ингэж загнадаг гэд. Ёо, тэрийг сонсоод би баг ингэ багшд уйлдаг ш. Хайр хүүхэд. Нөгөө хүүхэд хажууд үнэн тасыг хөх суулж байгаа байхгүй. За багшиг ойлгоор өнөөдөр манай ээжүүдийн ам үнэхээр ийм л хатуу байгаа. Өнөөдрийн хүүхдүүд байхгүй болоод байгаа байхгүй. Хөө яах өртөө хийж болно. Өргөн хүн байхгүй. Өнөөдөр өргөн хүн байхгүй. Хөө өртөө хийж болно. Өнөөдөр махны мөнгүүд юуны мөнггүй байж болно. Гэхдээ өөрийнхөө тэр өр ширийг та өөрөө л дотроо хатгалтаар чимээгүй. Таны өр хүүхдүүдэд хамаагүй тэгэл хүүхдүүд ирсэн. Өнөөдөр идэх юм байхгүй шүү. Соголгоо олгоо зүтээ идэж ирээрээ. Гэдэг хүүхдээ янз бүрээр хэлээл хүүхдээ хатуу хэлээд байдаг ээжүүдийг би бас ойлгодгүй. Яагаад хүүхдийг өсөх насаас нь тийм нэг муухай хажууд нь хэлж муухайгаар хэлж байхгүйгээр нь хэлдэг дугаал байл та. За минийхөө өнөөдөр хоёлаа гэсэн яг мөнгө байхгүй түнчээс нойд өрөм авчил та дэлгүүрээс таллаач гэсэн гуугаа авал та тэр нойд өрөмтэй талах идэд унтчих минийхөө болохгүй өнөөдөр яйлаг цагаан бол каш идэд унтчих минийх хүүхд бол жоох юм баярлал ижил баярлдаг хүүхэд ижинэр тийм гоо сэтгэлгээтэй байх хэрэгтэй өнөөдөр цагаан болтой өдрөө минийхөө өнөөдөр идэвхтэй сайхан кашчанаа дийч чинь гац өрөмтэй талах идэд унтчих ч одоо өнөөдөр идэвхтэй тараг угаад унтчих тэр чинь юугаарч илэрхийлээд хүүхдийг юугаарч ингэ сайхан сэтгүүг нь өөрчлөд хөнгөн ямар хоолоод унтчих болоо заавал байхгүйгээр нь дуудаад хүүхдэд дэлбэрийг нь загнаж хэлж байгаа би ижинэр ус ойлгодгүй хүн дорооцож болно хагцаж болно тий салж болно байх мөнгө байхгүй гэж болно тэрийг хүүхдэд хийцээч уураа гаргаж болохгүй яг нэгдүгürt ийм багасаа хатуу үг сонссон ийм китиг харгас ээжтэй байгаадаа харамсдаг тий хатуу ээжтэй харгас ээжтэй дандаа надыг адалдаг байдаг гэдэг хүүхдүүд ер нь өсвөр насны дунд ангийн хүүхдүүд илүү шударга ярина шүү тэрэнд би өмнөөс нь болоод яс хаталцдаг ивэдэ яалтарч хүлээ гэдэг арга ижинэр минь бас нэг яг өөрийнхөө амыг хаймтаа яг төрсөн үрдээ өөрийнхөө үрдээ болж игэл жоохон сэтгэлээл өгөө жоохон чимээгүй л байж үзээрэй гэж чимээгүй
Өстой чимээгүй. Үнэхээр тэр хүүхдийг та үнэхээр аашийн нэвдээ айцсан те ингээд элдвэр нь хил загнаад ааваас нь болоод одоо нэг аавын салаа авчихаа нөгөө аавд нь одоо гомцсон ураа нөгөө хүүд нь охинд нь гаргаад ах юм ижинэр. Тэгэхээр энэ одоо үнэхээр хүүхдүүд чинь одоо таны уур аашийг давахгүй те ингээд ааш нь өдрээд бас хүүхдүүдтэй хэрэлдэх гээд тэгж ээжтэй гомдуулсан аав нь салаа явцсан ээжтэй тэгж муухайгаараа хилүүлсэн хүүхдүүд чинь маар шүн унтаж чадах уу гэж сэтгэл наймрын хүүхдийн гал унтрна гэх тэр сэтгэл наймрын зүс үг шүн унтах юм уу бараг тэр чинь хямарснаас болоод шүн одоо сүнсэн даруулж байгаа шүү. Тэгээ хичээл дээр очиж унтаагаа өгч хичээл ойлгох юм уу? Хүүхдийн сэтгэлийг үлээх бид нар хөглөж цэнэглэж тэг үгээрээ бодлороо одоо бид нар одоо хүүхдүүд чи агуу штэ юу ярьж байгаа юм ямар ч насны хүүхдийг бид нар ямар ч алдаа гаргаж исэн та зөвхөн уучил дугуй өнгөр тэр бол цэри осонд орж та амны алдаа маш том цэри осонд орно тэр таны удам ерөөдөө хүүхд бол илүү эцэг талаас ярьдаг мэдээлэл нь эцэг талаас давмгай байдаг аль ч хүүхд эрэгтэй эмэгтэй аль ч хүүхд тэр ерөөдөө эрэгтэй хүүхд ижидлийнхаа одоо мэдээлэл илүү харилцаа ажилгүй авах гэдэг тэр ерөөдөө болж игэл охтууд аавдаа амьтаа гэдэг. Нэг талаараа үнэн боловч охин хүүхэд эрэгтэй хүүхэд хоёулаа эцэг талын мэдээлэл одоо маш их авч байгаа. Хангалттай авч орж иж байгаа. Тийм учраас илүү их бид нар одоо чиний миний гэж хуваалгүй энэ одоо эмээгийн хүүхэд энэ манай ээжийн хүүхэд гэдэг хүүхдүүдээ бараг дундуурнаас хуваагаад өмчилчихжээ. Хизээж бити тэгж ялгаж бити өмчил болохгүй тэгж наад чинь томрох хэрэгтэй чи хагаралдаанд орно штэ. Ёстой тэгж болохгүй шүү. Тэгэхээр хүүхдийн гэр оронд ирэхэд хүүхдүүдтэй харьцаа хандлага хамгийн дулаан, хамгийн зөөлөн, хамгийн эвтэй хүүхдүүдэд хөлөөн зөвшөөрөөд хичээлдээ муу авцсан ч байсан, дэвтрээ урдсан ч байсан за. Нэг удаад ээж нь өшөөё, шин дэвтэр өгөөд миний хөө наатаа хуулаа авч. Ээж нь загнахгүй гэдэг хүүхд ямар гой баярлдаг гэж нүдэн гэрэлтэй бүр мишээгээ явчихдаг ш. Хөө миний ээж бас ингэж дуурдаг аяа надыг бараал зодох юм байх гэж миний ээж чинь ингээл дотроо хүүхэд уйлдэн шүү дээ. Эйгүү өрөвдмөр эртний хүүхэд бол дотроо уйлна. Октод бол буруу хараад нүлэмсээ арчин. Тийм учраас бид нар өнөөдөр хүүхдүүдийг хар багаас нь хал үзүүлж хитрхи хатуу гараар хатуу цангаргаар бас хитрхи бас одоо дураар нь бас тавьж болохгүй. Ерөөдөө хүүхдүүдтэй жоохон илэн далангуу том үнтэй ярьж байгаа юм шиг бүр сайхан дандаа ярилц. Хичээл нь сонирхолтой байна уу? Ямар хичээлийг ойлгохгүй байна? Хичээлийн дээр юу заасаа аль хичээлийн шалгыг үзье, хамтрыг цуг хий. Хүүхдүүдтэй хамт хийжээ. Хүүхдүүдтэй хичээл дээр нь чамд даалгавар хийсэн чамд, хоол идсэн чамд, зураг үзсэн чамд дандаа харилцан ярьцлагатай бай. Ярьдаг бай. Тэгжээч хүүхдийн ярианы баялаг, үгийн баялаг, оюун санааны чадамж та нар том хүүхдүүдтэйгээ алхангийн хүүхд дунд хүүхдүүдтэй дотор үдчихэж байгаа тэр цэнгийн нэвтрүүлгийг ярих тусам наан суужаа 5 настай хүүхд 3 настай хүүхд тэрийг хараад ярианы чадамж суугаа бас давхар ойлгоо явчихдаг хүүхдүүд наснасандаа ойлголтоо аваа явчихдаг. Тийм учраас гэрийн өмжил гэрээс хүүхдийн өмжил гэрээс эхэлдэг гэдгийг сайн анхаараа. За багш нас нэг оршуулгын талаар түрүүнээ цус дурж ирсэн тэрийг нэг өргөжлүүлээ. За бүгдээр нь чинь орж ирсэн байрлаа. Бүгдээр амтлагаа аваад байгаараа нэрээ хэлээ. Өнөөдөр хүн монголчууд ерөөдөө сэтгэлийн тэнхээгүй байна. Ер нь идэхгүй өвчин гэж бараг байхгүй. Хавдарч гисэн идэгнэ. Та нар өөрснөө насандаа эрүүл мэндэ тоохгүй явсаар байгаад өвчнөө хөндрүүлж эмнэлэг дээр ирдэг байхгүй. Нөгөө авдар нь өсөрхилцсэн. Өсөрхилчээр яах вэ? Эмчит хүнд өөрөө бас гам барьж чадахгүй хүнд. Гэнт тэр шоконд оронгуутал за хавдар гэсэн. За би дуусч байгаа юм байна гэл тэр дороо сэтгэлээр уунаад бараг өөрийгөө бараг байхгүй болгоно гэж. Манайхан нэр ямар сэтгэлийн хатгүй болчих вэ? Хаана хот хөдөө ерөөхдөө манай ирчүүд арай би бас Монголын ирчүүдийг ийм байна гэж бас бодоогүй багшин. Ирчүүдийн сэтгэлийн хатгүй байгаа нь илүү их одоо айл гэрийн эзэгтэй нараас их шалтгаална. Та хантайгаа харьцдаггүй, тоодгүй, биеийг асуудаг. Өөрөө урдуурнараа яах хөл өвдөдөө, бөөр өвдөдөө, толгоо өвдөдөө зүрхтээс. Нүг ийм хааваа, ийм олж ир, ийм бол аппарат хааваа, али бош болоо яриад ингээд
ижи өөрөө илэх гэртээ юу шувтан ёолоо шувтан өвчин хилээд ахаар хажууд ханчин тантай зэрэгчд дуурч чадахгүй. За хөгшмөн дууршид би зэрэгчд дуураа яах вэ гэж ингээд дууга хураасаар байгаа тэр хүн өвчнөө хөндрүүлдэг шүү. Яг үүний шалтгаан. Тийм учраас өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийг яаж ч өвдсөн бэ амаа амхаар гэж хэлээ хаач гисэн. Та нарт бол сэтгэлийн хат амьдрах чадвар нас ирчүүдээс эмэгтэйчүүдийнх илүү хязгааргүй байдаг. Урт. Тийм учраас хязгааргүй гэж бодоод ёстой гүрий нөхрөөсөө төрөө дуурч болохгүй. Өвдсөн ч гэсэн дуурахгүй. Цаагаараа өөрийгөө бас сэмгэн өөртөө бас хандлагатай сэтгэлтэй хайртай өөрийнхөө хэрэгтэй эмийг бас цаагаараа уух хэрэгтэй та. Илүүх хандаа өвдөөгүй юм шиг хандлага гаргаад, халамжаа гаргаад, хайраа илэрхийлээ, сэтгэлээ илэрхийлээ. Одоо нөгөө харилцаанаас илэрхийлэмж орж ирнэ шүү. Тэгээд илүүх нөхрийнхөө эрүүл мэндийг илүү асууж байгаа. Та байнга 7 хоногт 2-3 удаа яаж вэ? Даралт чинь зүгээр алиа даралт үзээд үгүй. Зүүднээр тавгүй юу гэл. Урчин тавгүй унтлаа, дотор муухай оргиод байна, зүрх дэлсээд байна. Шээсний гаралт муу байна гэхэд өнөөдрийн манай Монголын ирчүүд ахмад насууд ер нь төр үлчирхаа өвчл маш түгээмэл болсон шүү. Ирчүүд өндөр настай ирчүүд дордороо та нарын аав нар, та нарын өвөө нар дордороо тэр дамгаа байгаа шүү. Та нарт хэлэхгүй байгаа. Хэлж байгаа нь бүр хөндрүүлчихэд хэлж байгаа. Гицүү. Шээс нь гарахгүй тэр жорлонд удаан суугаад жорлонгоос гарахгүй удаан суугаад байгаа ч л байхгүй да. Удаан суу. Ер нь нэр хүн тэг жорлонд удаан суудгүй шалтгаан тэр тэгээ таарж байгаа гадарлаж давхар янз бүрийн асуудал гарвал за энэ номер руу залгаад ийшээ очиод багш руугаа яваад болоо илүүх багш нь хурдан бас шин сэргийг дээрээ ирвэл би хурдан гарах хэмжээ аваад хурдан эмчилж өгнө шүү дээ. Бас нэлээд бас хөндрүүлчээ тий. Хүнд хэлбэрт орсон бүр нэг хавдран цаашаа өсөрхийлсэн бол бас надад бас хэцүүштэй чадамж. За бүгдээрээ баярлалаа. Баярлагаас өөр үг байхгүй шээ. Таас асуулт байна уу? Та нарын орж ирж байгаа чинь багш нь тэртээ дөргөө би баярлалаа. Та нартай баярлалаа. Багшаагаа тоогоод бас юм сонсох гэдэг чинь гялалаа. Тэгээ илүүх манай Монголын ирчүүд илүүх өвчлж илүүх ирчүүд чат хийгээд байна. Тэгээ тэнгэр болохоор альч газрын тий альч орны хүүсийн тэнцвэр байдлыг шалгадаг. Одоо чи Монголын хүн амын ирчүүд нь одоо эрэгтэй хүний тоо өндөр байна уу? Эмэгтэй хүний тоо өндөр байна уу гэдгээр хүүсийн тэнцвэр байдал шалгаж байхад манайх эмэгтэйчүүдийн тоогоор ихссэн. Энэ хамгийн буруу бөгөөд муу. Ирчүүдийн тоо өндөр байх тусам тэр улс гүрэн хөгжлийн өндөр түвшинд хүрнэ. Эмэгтэйчүүд их байх тусмаа их сайн биш. Одоо сургууль бас тийм байх хэвээр. Тэр анги хамт олонд эрэгтэй хүүхэд 1-2-оор илүү байх хэвээр. Яг эмэгтэй хоёр тэнцүү. Одоо шил юу гэдэг 20-20 байлаа гэж бодъё. 40 хүүхэд. Тэгэд эрэгтэй хүн 2-оор илүү 2-3-аар илүү байх хэвээр. Эрэгтэй харилцаа адилгүй тоо тэгшин байх хэрэг тэдний хоорондын харьцаа, тэдний хоорондын чадвар, тэдний оюун санаа яг нэг төвшөнд өстой. Зэрэг асна, зэрэг босно. Тоо тэнцээд ирэхэд тийм гайхамшиг. Тийм учраас 10 жилийн хүүхдүүд тийм, оюутан цаг тийм, албан газар бас тийм байх ёстой. Эмэгтэйчүүд дамгаа байгаа газар ёстой. Аюул, явган хэрүүл салдгүй. Атаачтай салдгүй. Монголын эмэгтэйчүүд тийм аимшигтэй хүмүүс. Наана оюулыг хэрнээ цаагаараад хор найруулж. Би бол тэрийг бол хаач хэлнэ нуухгүй. Тэгээ муу муухай эмэгтэй хүнээс гардаг шүү. Муу муухай. Би ч бас өөрөө бас олон газар бас залуутай ажиллаж явлаа. Ерөнхийдөө ажиглаа л хахад бас энэ ажил үйл авснаас хойш бас эргээл амьдралаа эргэж хараад бүх цаг хугацааг эргэж хараад бодох нь тэнгэр их юм өгж шүү. Тэг тоо амьдралыг ч эргүүлээд тухраад их асуун ярилцсан. Одоо орчин цагтай харьцуулна. Багшнаас маш олон шалгуурыг бас даваал явж байгаа ерөөхдөө. Тэгээ тэр болгоны өмнөөс багш нь бас ингээл бүх юмыг харьцуулаад хийж байгаа. Ерөөхдөө хаана ерөөхдөө манай дээр үед Алтуургийн үед бол ирчүүд нь дамгаа байсан учраас ерөөхдөө хүүсийн тэнцвэрт ерөөхдөө тэнцүү байсан гэсэн. Маш гайх. Тийм учраас монголчууд эмэгтэй хүний хатан ухаан гэж агуу
агуу. Хүүхнүүд олон байгаа газар нэг дор байх хэрэг за асаг. Ста гайч тэндээс л хэлдэг. Хүүхнүүд дангаараа газар айгүй эвгүй байдیں۔ Ирчүүд тэгээ холтохороо ир юм хоёр биеийг хурцалдаг, ирэлдэг. Тэгээд дээшгээ оюу санаа хөглөгдөг. Цаанаасаа жамаараа юм. Тэнгэр өгдөл гэдэг тийм агуу. Монголчууд тэнгэр өгдөлтөө тийм агуу хүмүүсээ одоо ажил дээр эмчнэрс одоо мэслийн эмчнэр байлаа гэж чинь хүүсийн тэнцвэрт ижлэх юм байх хэвээр. Эмэгтэй дамгаалахгүй, эрэгтэй дамгаалахгүй. Ерөөд эмэгтэй цөөхөн байж бас болохгүй. Эмэгтэй хүний хатаа ухаан заавал тэнд хэрэгтэй. Хэрэгтэй шүү. Эмэгтэй аяг нарийн мэдрэмжтэй. Яг оновчтой юм чи эмэгтэй хүн хэлдэг байхгүй. Эмэгтэй хүн тэр шийдлийг гаргаж ирдэг. Эмэгтэй хүний хатаа ухаан хаач хэрэгтэй. Тэр налбан газарч тэр байгууллагууч тэр заавал эрэгтэй эмэгтэй тэнд хүүсийн байдал юм ижил маш хэрэгтэй. Тэгвэл танаа байгуул аяанд өөрөө өссөн. Та нарын тэр шав. Тэгээд тэд нар ч хоорондоо мэтгэлцэж хоорондоо одоо харилцаад одоо нэг амьд харилцаа одоо багийн тэр амжилт, багийн тэр бүтээл сэтгэлгээгээр ирэхэд эмэгтэй хүний ажлыг эрэгтэй хүн хийхгүй, эрэгтэй хүний ажлыг эмэгтэй хүн хийхгүй. Яг нь цэриос гэдэг дээрүүд байсан. Одоо хөдөө аж ахуй, мал аж ахуй тэр байсан бол одоо үйлдвэрчлэлтийн энэ иргэншлийн үед бол тэр юм дээр эрэгтэй чинь эмэгтэй ч зэрэг та нар одоо гитдэг хаа. Бүх юм дээр техникдэрсэн тэрний хажуудлаар эмэгтэйчүүд дараа даад орж ирсэн байна шүү. Тэгшээ тэр ус хөрөмж хөгжиж ш. Эмэгтэйчүүдийн дамгаа чадвар нь гүйлгээ ухаан хурдтай. Тэр яг нарийн мэдрэмж эмэгтэйчүүдээс гардаг. Яг яах вэ? Энийг яах ёстой юм болоо гэд ирчүүч бүр ингэж паникч эмэгтэй хэлдэг байхгүй. Тэгээ эмэгтэй хүний хатан ухаан хаач хэрэгтэй тэр дайны цагт бас хаач хэрэгтэй байсан учраас манайх дайны талбар дээр манай хаан эзэж ингээд тойрон дагчээ. Тийм учраас ерөөхдөө манай Монголын эмэгтэйчүүдийн тэр гүн ухаан, хатан ухаан гайхамшигтай одоо ч бидэрт бас үргэлжлээд явж байгаа. Бид нар өөрсдөө дэндүү голдог. Бид нар илүү өөрийгөө чамалдаг. Би мэдх юм болоо да, би чадах юм болоо да гэж хизээч ухарч болохгүй. Танд итгээд танд даалгавар өгчлөө гол та тэр илүү зүтгэх ёстой. Та зүтгэжээж өөрийгөө дотроос ухчих шийдлийг өөрөөсөө л гаргах шүү дээ. Надад туслаач гэж болохгүй шүү дээ та. Тэр дарга даалгавар тавьсан бол та яаж ийг хийх өөрөөсөө ух. Маргаан ихтрэг айдаг байхгүй головч болоо би шалгалт өгвөл унчход нэг айцыг төрүүлээ ор нөгөө одоо юу тийм багтаа гүүр авж байгаагүй багтаа хүнд нэг загнуур шийтгэл авж байгаагүй хүмүүс өөрийгөө өөртөө үнцэн байхгүй өсчдөг. Үнцэн байхгүй өсчихөр ингээд шийдвэр гаргачихдаг. За яа дарга надад даалгав тэр яаж хийнэ гэсэн би над туслаач гэл ингээд гүйж байгаа тэр одоо хурган дарга зөндөө шүү дээ туслахаасаа ингээд шипи авах гал ингээд өөр нэг дарга нэртээр хэдэн туслахуудаараа ингээд юма бэлдүүлээд суудсан дарга цааж зөндөө гэдэг ч жоо оноготой. Тийм учраас өнөөдөр бид нар хаана яг мест бол мест хийдэг бол хийдэг даргадаа тусалж болохгүй өөрөө нөдлөхгүй. Бид нар хийс одоо та өөрөө хий. Өөрийгөө хөгжүүл. Та тэр шаардлагатай. Хийж чадахгүй тэр хасаа халагдах ёстой шүү дээ. Энэ монголчууд тийм шудраг ариун их үнэн зөвийн төлөө явсан. Тиймээс өнөөдрийн монгол одоо ирчүүд настангууд маш эрт, наснасаа эрт одоо тэнгэр рүү хальж зуурдаар хэм үлэх зуурдаар бөгөөд эрүүл мэндээр нуусараа багад чад. Та нарт хэлэхгүй нуусараа багад ингээд өөрсдөө төрүүлээ явчих юм а. Тиймээс өнөөдрийн одоо над дээр ирж байгаа хэлэх одоо ирчүүдийгээ биелэх бас энэ насыг хамгаалж надаар ороод гарсан бол өстө хүл гэж байхгүй тэдний шиг дотроо өстө хадгалж байгаа байхгүй. Энэ аав бист амьдруул ямар гоё аав, ямар гоё өвөө ороод ирвэ. Ч одоо ямар сайхан залуу вэ. Царай моцсон дотор сэтгэл нь ямар агуу байна. Хүний дотрыг л уншдаг вэ. Дотор удамыг уншдаг, дотор сэтгэлийг нь уншдаг. Тэс тэр хүн өнөөдөр мөгтэй байна уу, ядуу байна уу, хоолтой байна уу, ханьгүй байна тэр хамаагүй. Тэр хувь хүн талаас нь илүү багшина. Дүгнэж цэгнэж энэ ажил руугаа илүү миний ажил тэгж орж, хүнийг тэгж үнэлж дүгнж явдаг шүү. Хүн талаас нь илүү бодож надыг гэд ирж байгаа хүн болгоныг би ядуу байна уу, өнчөн байна уу, салсан байна уу, гээгдсэн байна уу тэр хамаагүй. Хүний осонд бол одоо бидний туулгал жамыг бид нар туулаад явж байгаа бол тэрний хагдсан, өнчирсэн, салсан би хинт хамаатай. Гол нь ирүүл байгаа нь чухал, зориод ирж байгаа нь чухал учраас тэгээ ерөөдөө жоо алдаа малдаа винч алдаа өнгөж явах жоо алдаатай байсан ч гэсэн 3 дахь 4 тэмцлэгийн дээрээс жоо алдаа жоохон юунуудыг өөрт нь жоохон хилж өгнө, өөрөө ч гэсэн жоохон юм
надад жоохон цохиулгадгийг харилцан яриа. За энэ дээр дөөрөлөөр энэ дээр чиглээд зүтгээд агараа. Багш нь араас нь дэмжиж шүү. Яваад агараа. Тунштай яваад агараа. Амьдрал зүтгээрээ битгий хугарч нугараараа холбоотой байгаараа гэдэг олон залуучуудыг бас итгэл сүжиглэлтэй гэж өөрөө хэлж явдгаа. Тийм учраас ерөөхдөө тэр олон сайхан ирчүүд аамнараа өөнөрөө одоо нааш навчирч одоо эмчлүүлээрэй гэж та нартай хэлээд байгаа багш нь. Та нар хар энэ олон эмэгтэйчүүд бас нээж нар хавдартай хэрнээ өгөхгүй байж л байгаа. Энэ олон одоо амьдралын энэ олон нугчааг туулаад олон хүний өхлийг үдцсэн хэрнээ байж л гоцоогоо байж л. Нэг талаас удам харж байгаа, дааж байгаа, хамгаалж байгаа. Нөгөө талаас хувь хүний чанар өгөхгүй. Би өгөхгүйгээ ботсон бацаар ямар ч юм даваа. Өөртөө тийм гоё хүчтэй хилцсэн. Би яагаад өгдөг? Би яагаад өгдөг? Би хаашаа явах? Би явахгүй. Тэгж хэлж болохгүй та нар. Тэр өнөөдрийн одоо Монголын газар шороо биднэрээр амилж, биднэрээр аргадуулж, биднэрээр сэрж, хөг тэнгэр сэрж. Тэр тэнгэрт байгаа агуу хүмүүс бидний зүүдээр бидэртэй холбогдож, зүүдэн л дэрн та нар зүүдэрээ холбогдож, тэр агуу хүмүүстэй бид нар уулзаж, тэдний суралцаж, цаашаа давшиж, бид нар давшиж, нас явах хүрээ бид нар улам жоохон дээшээ бид нар нас явах хүрээ давшиж, залуу хооч үедээ үгээ хэлж, өнөөдрийн залуучууд зөв одоо замруу, зөв одоо жанжин шугамруу, зөв хантай, зөв нөхөдтэй, зөв явахт нь илүү их бид нар энэ айлын хөхөд энэ нэг аав нь аригчи, энийг балиар гэл ингээд тэхгүйгээр тэр залуу хүүхдүүдийг бид зүгээр л хүн ёсоор бид нар хүндэтгэж ямарваа эрэгтэй ч эмэгтэй ч залуучуудыг бид нар хөглөж, бид нар үгээр тэтгэж, үгээрээ дааж, үгээрээ хамгаалж, сэтгэлээрээ хамгаалж бид нар хамтдаа монголчууд нэг цэвэндээ бүгд сэрж, бүгд хамтдаа олуулаа бид нар явах ёстой, олуулаа бид нар амьд байх ёстой гэдгийг ойлгороо. Тэрээс баяа ядуугаараа ялгарахгүй, хоосон байсараа ялгарахгүй, өнчөн байсараа ялгарахгүй, ганцаардж байгаараа ялгарахгүй, зүгээр л монголчууд нэгдэх ёстой, цаг нь ирж байгаа. Нэгдэх ёстой. Илүү хэрж уулз, багшаасаа зөвлөгөө ав. Ажлын байран дээр ирчээд бас хувийн асуудлуудаа хамаагүй ярих гэдэг. Тийм юм сонсохгүй, хүний дэргэд хүний амьдрал руу ордоггүй. Илүү их одоо чаашид ийм гоё багштай уулзсандаа талархаж, өөртөө итгэлтэй, өөрөөрөө огшиж, өөрөөрөө омогшиж, илүү их дээшээгээ давшиж, илүү их одоо зүйтэй мандж, өөртөө итгэлтэй, одоо өөртөө гайхамшигтай байгаа хүнд бол тэнгэр зөгөө зүүдэн ч байн бай орж. Бараг унтуулахгүй байн бай орж ирээд идэв шүн багшаа дахин ирлээ ойлгосонгүй, зүйтэй мансангүй, учрыг нь ойлгосонгүй нэг ирээд юм яриад байгаа юм би ойлгохгүй нэ гэдэг. Тэр яга ойлгохгүй таны нөгөө тэнгэр хүлээж авах сүжигчин дутаад байна, итгэлчин дутаад байна. Та өөрийгөө дэндүүх голоод байна, өөрийгөө хайрлахгүй байна, өөртөө итгэхгүй байна. Өөртөө та баярлаж талархаж чадахгүй үрийг тэнгэр голдог. Та өөртөө баярлах хэрэгтэй. Амьд байгаадаа баярл. Одоо амьсгалж байгаадаа баярл. Энэ гой цаг хугацаанд бид нар хамтдаа байгаадаа баярлах хэрэгтэй. Юунд гутаад, юунд одоо ингэ унааж яваад байдаггүй шүү дээ. Унах босох амьдрал энэ чинь амьдралын одоо танараас одоо туулхал даваа, туулхал жам ёсны юм таны одоо хүзүүн дээр толгоон дээр ойртод ирсэн та тэрийг яста сэтгэлийн хатаараа шүд зугаал даваад гар өөр арга байхгүй. Давж гарна тэр сэтгэлийн хаттаараа аль юмд нуурч, гуншиж, уйлж, шантарч одоо өөрийгөө хорлох гэж те өөрийгөө муухагаар бодож хизээч болохгүй. Хүний аим тийм үнцэнэгүй юм уу? Энэ орчлонд ирчээд хүний аим шиг ийм өндөр үнцэнтэй юм байхгүй. Тийм учраас Монголын ард түмнийг илүү хүн ам өсөж, тэлж, илүү их олоолаа болох шаардлагатай байна. Ингээд хоёрын хооронд өвдөж, хоёрын хооронд юмар ингээд эрт тэнгэр талиад байгаад бас жоохон багш нь харамсдаг энэ залуучуудыг наснасаа эрт амьдрч чадахгүй ирч явчихдаа гэж илүү харамсаж явдаг. Тийм учраас хүн бие биенээ илүү хайрлаж, халамжил бие биенээ хандлага гаргаж хэдий одоо юу гэдэг танаа хүргэн, танаа бэр гомдож явсан ч гэсэн та бас сэтгэлээрээ тэр хүргэнийг дуудаж манаа дээрээ
нэг манад нэг сайхан амраар усан дороор манад ирээ сайхан нэг өдөр амар унт гэж хэлж болдгоо юм уу? Эргэтэн сайхан хувцсын сойлоод нэг ээлжийн хувц аваад өгсөн. Мань өмд самц өмсрээ подолко соль усан дор энийг өмс. Жи эр хүний хооллох, эр хүний хонуулах, эр хүний хувцлах тэнгэрт маш том шагнал шүү дээ. Монголын эрчүүд өнөөдөр маш их ганцаардж байна. Маш их өнчөрч байна. Маш их архинд орж байна. Маш их донтож байна. Энд чинь сэтгэлийн ганцаардалд орчиж байгаа. Нэгсэндээ ээж аав нь гээгээд, хань нь гээгээд, өр хүүхэд нь гээгээд, хамт олон гээчж байгаа. Тэгэхээр тэр хүн хайж байгаа юм. Тэгтээ үхэл гэж бодож ш. Тэгээ амиа орлож ш. Зарим амиа орлохоос өмнө юу гэж ганцаараа үхтгийгээд ингээ хайсах гад ш. Тэрийг та нарт наан мэдж байгаа ш. Наашир манаа тэр манаа тоо алдаал биз юу сүртэй юун төлөө нэг ингэж байгаа юм. Зад загнаад нэг шилэм тоо хувааж унгаа зад загнаж байгаа. Усан дор одоо унт маргааш өглөө гой болно. Зүгээр алдаал биз яа амьдрал хэд алдгийг бид нар хэн мэдлээ. Өшөө өчлөх насанд бид яач ч юм лээ. Одоо залуу насандаа сэрж одоо залуу насандаа биеиндээ ухаар л өвч, сэтгэл өвч, сэтгэлийн оюун санааг сэрэж үгийн чадраар ухааны чадраар тий өөрийнхөө датлагыг зөв болго хүнд гой дадаж хүнд гой дасаж тэр дүүнэртээ ах нартаа хөргнүүдээр дасаж дуудаж тоглож тэдний сэтгэлийг уудалж эргэдээ ирчүүд бол татгшаа хүн чинь хэцүү ширхт өвчнөөч хэлэхгүй дутуугаач хэлэхгүй байж байгаа л чад эзээ хаан та нар харамсдаг байхгүй хээ тэгхэн яава ингэхэн яава тэрс манай эмэгтэйчүүд ирэхэд жоохон нээлттэй байдаг тэр багш их баярлдаг шүү та нартай талархаж явд. Өнөөдөр 9 сарын 19 гой амтлагааны өдөр багш нь 9 өдөр болгон дандаа амтлагаа өгдөг. Хандаадаа маш их баярлаа. Хаа байсан гадаад нутагт амьдарч байгаа одоо олон жил надыг дагж байгаа хамт сүрэн гэдэг аа бүсгүй одоо та нарын дээр бас миний лайвыг үзэж чихад амьдарч байгаа бүсгүй өнөөдөр 19-нд чиний амтлагааныхаа мөнгийг багш нь авлаа. Миний давс руу ийдсэн байна. Багш нь өнөөдөр тоогны шүл уугаад хөөх тэнгэрийн өчтөнгүүд тэд нэр тэнд одоо манарч би энэ тоогны шүлэндээ баг ингээд ойрт нэг тоогны шил уугаагүй юм байна багш нь. Өөр ирэхгүй санаанд нэг тоогны шил уугаа зүгээр өстө тэнгэрийн өчтөнгүүд маш гоё одоо аргатлаа. Тэр аргадж байгаа одоо олон хүн дотор та нарын одоо удмын хүмүүс байгаа шүү багш нь. Тэгээ та нарыг хараа хүн болгон багшаагаа дагаад хажуудаа амтгаагаа тавиад нэрээ хэлээд уугаад байгаараа гэж чинь тэр багш тэр дээр түмэн хүнийг би өөрөө одоо тэнгэрээс доороос нь би өөрийнхөө одоо амтгаагаараа дамжиж аргаддаг байхгүй багш өөрийнхөө үүлээрээ. Тэгээ тэр олон хүмүүс одоо та нарыг харж байгаа овг нэрийг харж байгаа илүү та нараа нэрээ кириллээр бичиж орж ирнэ Бачааргалын сарангой гэдэг кириллээр бичиж орж ирэх хэрээр тэнгэрийн одоо үгдээд чинь та нарын аа бөгөөд өвөөнөр цаашаад хэдэн үеэрээ гэдэг тэнгэрүүчтэнгүүд та нарыг удаа дараа харна. Тэгээ та нарыг очиж бас зүүдэнд очиж та нарыг үнэрлэнэ. Та нарыг үнэрлээл тэр чигт нь юм чи уншин та харин чи. Тэгээд зүүдэнд очиж үнэрлэхэд нь та нар усанд орсон байх хамаагүй тэр үнэртэн та нартан одоо биендээ төрхөж унтчих болохгүй. Ягаад гэвэл тэр үнэрээс л их сэжгэлдэг. Бэлгийн доошоо буухаар зүсэн зүйлийн үнэр гэдэг бидэрт ингээд цогоод болохгүй байна гэх. Тэгээд одоо галгааны үед бас айгүй тийм ухаа үнэртэй байдаг. Орон сууцны айлууд бас гэртээ агаар оруулахгүй одоо шивэрний үнэртэй хөлсний үнэр тэг пар ирсэн үед бол тэг янз янзын одоо хоолны үнэр энэ төр чинь бас тийм таата биш байдаг. Тийм учраас дортороо хүн болгон бийсэн шүү дээ умдахта өслөгөөгөө угаагаад өсмөсөөгөө цэвэрхэн гоё урт үстэй шүлжээд сулхан боогоод унтаараа гэж хэлээд байгаа чи тэр байхгүй та нар зүүдээ мань чадчихвэл баярлалаа. Зүүдэл мань чадчихвал амтлагаан дээр орж иж багштайгаа цуг орж иж байна. 9-гүүдэд амтгаа чинь таараа бүр хамгийн сайн. Үлрэлдээ нэг л таараад баг шүү 9-гүүд тийм гайхамшигтай. Уг нь багш нь бас нөгөө юм бас буцаага яриад хань хүний одоо хөдөөлүүлэхийг. Уг нь нас харж байгаа хүмүүсийг уг нь манайх ч одоо шарын шинаар явуулаад байгаа байхгүй шарын шин болохоор ч ингээд гандан нам уушаад газар аваа тэр газар дээр очиж ингээд яг тэ нөгөө
бид нар хүнээ оршихын тулд ингээ газар авч штэ тэнцэнэ нүх ухаа тийшээ хийгээд хийхдээ ингээд модон ийм хайрцаг дотор хийгээд тэгээ эргээд нэг чулуу югаар нь ингээд дээгүүр нь хучаад тэгээ толгой дээр нь ингээд өөрийнх нь тэдэн оны тэдэн сар гэдээ бас нэг чулуун дээр сэлгээд ингээд тавиад байгаа штэ. Энэ болгон чинь тэнгэр энэ олон жил таалагдаагүйсэн. Одоо ч бас энэ чигээр явж л байна. Эзэн энийг өөрчлөх юм бэ? Дандаа надаас асууд гэдэг. Энд чинь миний мэдлээс хэтэрсэн юм байхгүй дээ багш нь. Яг өөрийнхөө хэмжээнд одоо өөр надаас зорж асуугаад одоо надаар дамжиж явуулж байгаа хүмүүсийн нэг би шууд хэлчихдэг. Ингэж болно гэдэг ингээд баг. Араас нь би өөрөө үүлийн даадаг гэсэн үг. Шарын шнаар явуулж байгаа тохиолдолд яг нэгэнд ингээд шарын шнаар зан үйлээ явуулсан бол одоо багшийн чих улааж байгаас нэг тэнгэр өршөнгөө дээрээс амлахаар хийж байгаа авч гинэ гэсэн үг за. Шарын шнаар явуулсан бол багш нь баг 40 соног хүлээдэг штэ. Тэр айгуу жоохон хүндрэлтэй байдаг. Гэхдээ яг 40 соног гэсэн багш нь хүлээгээд багшаа 40 соног тэд өдөр дуусч байгаа шиг үгүй надад хэлэх юм бол би араас нь бас үнэхээр тэр хүн бас надаар орсон бол би артлын хийх ус надаар орог бол би хийж чадахгүй. Бас учиртай шүү. Ямар байж зан үйлч учиртай. Тэг хүнийг уг нь оршихтоо одоо газарт оршихтоо тэгж хайрцаг савнд хийдгүү байсан юм хийдэг. Одоо чи хайрцаг савнд хийчихэж бүх юм буруу болчихж байгаа байхгүй. Тэгээ толгой дээр айгүй том ингээд чулуу авч тавьсан. Тэгэхээр бүр буруу гэ бүх юм буруу. Таалагдах юм байхгүй. За энэ бүгд нарийн имийг дараа бүр өөрийнхөө community одоо нэг юугаар бас тусгаал ярьж хөл энийгээр бас хамаагүй ярьж болохгүй нэг шин тий. За та нарын зүгээс багшаас асуух юм байхгүй юу? Тэр учраас өнөөдрийн өндөр настангуудаа илүү хайрл, өндөр настангуудаа илүү биеийг асуужээ, өндөр настангуудаа илүү тоогл, залуучуудаа тоогл, хүүхдүүдэд илүү тоогл. Өнөөдрийн бага насны хүүхдүүд одоо илүү хүүхдүүд сүнс хараад 10 жилийн алхаангийн хүүхдүүд сүнсэн даруулаад оюутны сүнсэн даруулж байгаа та нар юу гэж бодож байна? Та нарыг яагаад дарахгүй байгаа гэдгийг та нар ойлгож байна уу? Та нарыг яагаад дарахгүй байгаа юм бэ? Яагаад хүүхдийг чинь дараад байгаа юм бэ? Хүүгийн чинь, охины чинь дараад ш. Тэр ингээл зүрх хөвдөд. Тэр зүрх хөвдөнд чинь даруулсан шинж аахгүй. Багшаа зүрх хөвдөд зүрх толгойтойгоо авсрах юм бол тэгэл орондоо чад. Толгоор бол орохгүй байх хэрэгтэй илүү. Зүрх дангаараа бөөртөгөө авсрах юм бол тэг харуулт. Тэгээ зүрх уушиг тарихгүй руу авсрах юм бол ёо аюул шүү аюул. Ер нь аюул их ойрхон байгаа. Одоо ерөөдөө өнөөдрийн одоо залуучууд ерөөдөө өнөөдрийн Монголын хүн амыг ерөөдөө ингээ ажиглаад байх тэр нь эрүүл хүн алгаа. Ерөөдөө наснасандаа багш нь одоо хөдөө орон нутгаар сая яваад ч бас яг л тиймэрхүү шиш тэмдэг илгэрлээ. Тэгээ одоо Монголын эрүүл мэнд одоо хаа явна? Эрүүл мэнд ямар хурууданд ороотож манай монголчуудын ухамсар оюун санаад ороотож эрүүл мэндэнд ороотож нэг л зөв хооллосон хүмүүс хэрнээ байхгүй зөв хооллоод байгаа нэ бүр тураалд ороод жингийн дутагталд ороод уусаар агаад хоолоосоор агаад тураалд ороод бүр ясаарч болоо бүр юу эрдэс бодисын дутагталд ороод нэг хүн бүр өөрийгөө тураахсан биш бүр өхөл рүүгээ шилжсэн процесс таарлаа тий. Хитрхи турж яа гэж янз янзын мэдэхгүй юм уугаад бас нэг л бишээ нэг л болохгүй байна. Нэг л болохгүй шүү. Тэр хамгийн буруу. Хамгийн буруу. Тэг хар өнгөнөөс л илүү холдох хэвээр хар өнгө. Хар өнгө та нарт хэвээр аюул гэж бид тэр хар өнгө аюул. Хаач тэр. Та нар Япон солонгос гатуудыг хараар хар өнгийг дамгаа өмсөж гин үү? Аюул. Өмсснөөрөө танаа амьдрал, та нарын уур амьсгал, хүүхдүүдийн чинь эрүүл мэнд, хүүхдүүдийн чинь ерөнхийдөө жоо ажиглаа л үзээрэй. Тэгээ манай хүүхд ном сурахгүй байна, хичээлдээ дургүй байна, хичээлээ ойлгохгүй байна гэдэг агаар чинь л хүүхэд ханаас сэвддэг? Ээж аваасаа л сэвдэж, гэрээсээ л сэвдэж. Та нар гэртээ зул бариал гэртээ лам авчирч ном уншуулаад тэгэл хүүхдүүд бузартаал тэгэл айгүй бол эрүүл мэнд нь
Тэгээ өнөөдөр лам нар одоо хүчтэй, ном нь хүчтэй, тэгээ нүүл нь хүчтэй бол Монголын ноён санаа, Монголын хүүхдүүд яагаад ингэтлээ одоо уруудан дороотод, эрүүл мэндийн уруудан дороотод Монголын хүүхдүүд яагаад өвчлөө? Одоо ихнэлсэд харалтаа. Аяа, одоо тэр хүүхдүүдийг яагаад байгаа юм бэ? Лам нар үнэхээр энерги эрчим сүнс мэдэрдэг бол тэр олон яраануудыг очиод энерги эрчмээр сэрэлдээ. Ихнэлс надыг авдаг бол харин би очиход дуртай. Өө надыг харин ихнэлс руу оруулаад өгвөл харин хэрэгтэй байна. Би харин эмчнэртэй хамтарч ажилламаар байна. Ангаахт мэдхгүй юм байж болно шүү дээ. Тэдний мэдхгүй би мэдчихэж болно шүү. Миний мэдхгүй юм тэдний мэдчих. Ингээд хоорондоо жоо эвтэй байл, эвтэй. Би винийгээ дутууг нөхөөд гүйцэтгээд ингээд явж болохгүй юу? Одоо энэ дүүргийн хүүхдийн байлисыг хар ёо, хүүхдээ гахцсан. За ханиадны улирал гэж яриад байгаа шүү дээ энийг. Тэгээ улаан бурхан ч гэх шиг. Та нар нэгдүгürt ариун цэвэр сах. Ариун цэвэр маш их сах, маш их усан дорж бай. Тэр ихэд ариун цэвэр усан одоо их орж илүү их одоо хүүхдүүдийг илүү гоё нээлттэй бай. Маш нэг тэр дуугүй байгаа, дотгошоо байгаа хүүхдчил эвгүй болоод байна гэж ойлгоорой. Эвгүй, дуурах дургүй, нийгэмших дургүй, гэрээс гарах дургүй, хичээл дургүй байл. За маргааш над дээр авчирч болно. Тэгээ багш нь нэгэсэндээ хүний биеийг эхлээ би өөрөө сүнсэн биеийг засаад тэгээ дараа нь энерги эмчилгээ бол ерөөхдөө тэр хүнийг цогт миний чи энерги эмчилгээний барай байхгүй энерги эмчилгээний барай би өөрөө зайны энерги эмчлэгч эмч өөрийнхөө энергийг гараараа дамжуулж хүнийг эмчилдэг даалдаг гараас маш хүчтэй халуун долгио ялгардаг одоо бид ч ойлоо тэнгэртэй холбогдсон хүмүүс байхгүй юу. Энэ үүлийг олон жил хийж маш олон хавдар, төрөл бүрийн хавдар эмчилж үзлээ. Төрөл бүрийн одоо сахартай хүмүүсийг эмчилж үзлээ. Та нарын тэр дааврын өөрчлөлтийг чи янзалж үзлээ, эмчилж үзлээ. Олон айлуудад хүүхдтэй болохгүй байна манай авгаа. Ерөөсө хүүхэд олохгүй байна гэсэн олон эмэгтэйчүүдийг эмчилж төрүүлж үзлээ. Ерөөхдөө үзээгүй юм байхгүй дээ. Ерөөсө эмчлэхгүй юм байхгүй дээ. Энэ эмчилгээ чи өөрөө цогцоор нь эмчилдэг эмчилгээ. Одоо хөдөөнөөс хүмүүс эрэхтэй хэлдэг багшаа би хотоодны хавдартай. Хотоодны хавдартай тэр савандаа уйлхаатай. Тэг хавдар нэлээ хүндэрцээ. Тэг ерөөхдөө зүрхний одоо байн гоодаг, дагалтны юм байн гоодаг, толгоо олон жил өвдөж гэнэ гэл ороод. Тэгээ үзэхээр бие нэг хүүхүт дархлаа нууцсан. Тэг бүр ингээд арай. Ерөөхдөө насандаа хүн болгон ерөөхдөө жоохон эвгүй байгаад байгаа. Тэр эвгүй байгаагаас ичиж болохгүй ерөөхдөө одоо надыг хотод байгаа дээр үзүүлж харуулж эмчилгээ авах юм бол багш нь яг байгаа үедээ та нарт тусалж болно. Багш нь одоо ерөөхдөө байнга хөдөөгөр явах болж байгаа шүү. Би энд хотод тогтмол биш болцсон. Яг хотод ингээд ирэхэд хүлээж исэн олон хүмүүсээ би аваад тэд нар дууслаа бол шууд дараагийн хөдөө явлаа. Ерөөд одоо байнга хөдөөгөр их яв гэдэг байгаа. Тэр яг аймагт нь очиж тэр аймгийн хүүхнүүдийн оюун санаагийн цэнэглэж газар яаж аргадаг, газартаа яаж харьцах, энерги эрчмийг яаж биеэр татахыг бүр тэнд нь очиж ярьж өгөх. Өөрийнх нь амьдаараа тэр өрөөнд очиж ярьж өгөх. Тэнгэр даалгавар өгч. Би тэ хуучин тэгж явж ирсэн шүү дээ. Олон аймагт очиж, Ховд аймагт очиж ирсэн. Увсад очиж ирсэн, Баян-Улгийд очиж ирсэн, Говьртаад очиж ирсэн, Завханд очиж ирсэн, Баруун Тав аймагт. Хөвсөд маш олон удаа очсон, Эрдэнэтэд их очсон. Тэгээс зүүн аймаг бол ганцхан Доронтод л очсон. Тэг Ховд Баруун Тав аймагаас хамгийн гоё энергитэй, хамгийн сэтгэл сайтай аймаг надад Ховд аймаг таалагдсан маш их. Ерөнхийдөө гоё байгаль зүй хүн амын тэр одоо ариун цэвэр хүн амын тэр оюун санаа газар зүйн тэр байрлал нь гоё хэрнээ хүмүүс нь айгуу тийм гоё. Тэгээд дээр нь тэдний ус байгаль юугаа бас гоё хөгжүүлч гисэн. Одоо бүх талдаа ингээд ерөөдөө Баруун Тав аймагаас мэдгүй байндаа яваад тэр юм ерөөдөө Ховд аймгийн нэгдүгürt орсон одоо их гоё хоорондоо нийлэмжтэй. Одоо очиагүй удлааш одоо юу ч болцсон байгаа багш нь мэдэхгүй шүү дээ. Одоо тухайн үедээ нөгөө дахин очиж ард түмэнтэй нэгдэж тэр уулын эзэн юм чи би ундаалж одоо бүх юм чи бас харилцан адилхан ингээд та нартаа зөвшөлдөж энийг чи хийж болоод би ганцаараа тэр болгондоо барахгүй тийм учраас одоо хаана очисон газар чинь та нартайгаа нийлж
уулын эзнээс асууж одоо аргадах юм аргадаж хийх юм хийж эмчилгээгээ хийж оройн цагаараа та нартаа бүр нүүрээ хараа сайхан өөрийн биеэрээ та нартаас харилцсан адил сайхан ярилцдаг. Одоо мэдгүй юм чи билүү ярьж хийж үг та нарт одоо бие хардна гэсэндээ бүтэн цагийн лекц хийдэг аймаг очихороо. Тийм гайхамшигтай үйл хийдгээрээ одоо багш нь одоо 2008 онд энэ үйлийг авч энэ олон жил хийсээрэн ирс одоогоор энэ 28 онд бүр 20 жилийн ой болох гэж байна. Тэр одоо энэ олон жил багш нь одоо эмчилсэн хүнийхээ тоог одоо баршгүй одоо эмчилгээнд одоо маш их хүмүүс давтамжтай орж байгаа учраас давтамжтай явсараа байгаад хавдраасаа салсан хүн зөндөө давтамжтай явсараа байгаад одоо нэг сахарынхаа одоо группээс гарсан хүмүүс зөндөө давтамжтай явсараа байгаад ирэхдээ бөөрөө эмчлүүлсэн давтамжтай явсараа байгаад таягаа хайсан нүдний шилээ хайсан хүмүүс зөндөө энэ хүмүүс өөрсдөө төвшөндөө ярьж маш олон ах トゥ найз нөхдөд оруулсан. Тийм учраас хүн давтамжтай явж ижил хүний эргэтэн систем идэгнэ үү гэхээс ш ганц хоёрхан курс аваад идэгчдэг юм гэж байхгүй гэдгийг та нар тунгаан ойлгож идэгсэн хүмүүсээс илүү туршлагаас нь хуваалцаж илүү бас тэднэртэй уулзаж ярилцаж хоёр багшийнхаа талаар асууж өөртөөс нь хувийн зөвлөгөө авч ажиллаараа гэж хэлье. Тэгээд мэдээллийг авч сайхан зүг байгаараа гэж хэлье. За энд нэг хүн юм асууж орж манай нэг хүү яг ийм дуурдаггүй хүүхэд байна. Багш нь яаж ч оролдоод өөр ярих юмаа гэдэг би гэртээ бас ярилцах гээд ойлгохтой юм ярихгүй дуу цөөтэй нэг хүүхэд байна. Тантай яаж холбогдож хаана очих вэ гэн. За багшийн утасны номер 901710. Манай хууччвал багшийнхаа утсыг тавиад өөрөө намаа 901710. Багш нь баруун дөрвөн замын гарантлаасаа хайжууд өгдөө. Гарантлаасаа хайжууд хүрээд ир тэгэл багш нь дуудаад авчих. Ерөөдөө баг насанд би хэлсэж баг насанд нь хүүхдийг битгий хатуугаар загнаач. Хүүхэд үгэнд л гомддог. Таяр хажуудлын өрөөнд хэрэлдэхэд л гомдно. Ээжээр хэрэлдээд байгаа юм уу гэл. Таярын хэрүүлэг сонсоол айч. Тэгээд ингээ айчхаараа эсвэл ээжээ миний толгоо өвдөд байхын тэр өвдөд байхыг чи яхаараа өвдөдгээ. Юу сүртэй хүүхд өвдөжил гэдэг чинь юу сүртэй хичээлдээ яваач хичээл таслах гээд байгаа юм уу гэл. Та нарын ам болсон хань хүүхдийг аяг дандаа эвгүүгээр дуурч хэлж нэг тэгээ хэлчихэр хүүхэд за ер нь яач ч өвдсөн ээжэд ихчэд хэлж болохгүй юм байна гэдэг хандлага авчдаг. Зүрх нь хүчдэг байхгүй юу? Би эсвэл үлгэрийн баатар шиг өөрийгөө баатар болно гэж зөрөгтэй явж ирсэн хүүхдийг гид гутгаа ичдэг. Чам шиг амтэн, чам шиг хүн сурч чаддгүй байхгүй юу гэдэг юм. Та нарын над үг дэндүү хүүхдэд хатуу. Төрсөн үрдээ хатуурхаж яах вэ? Багт нь хатуурах, баг наснд нь. Одоо хүүхдийг 5 наснаас одоо 13 нас хооронд нь тоос нэг үүдгий. Багт нь. Одоо тоос нэг өгөхөр бараг ээж аав нь бараг цагдаараа барьчих гээд байгаа юм шүү. Чи одоо юу гэж байгаа юм? Бид нар чинь тоосоо гүвүүлж ийж бид чи одоо ухаан сэрж урагшлаа штэ. Юу гэсэн үг юм? Багшаа архинаас яаж гаргадаг вэ гинэ. Би гаргадаг хүн биш. Арх насаараа арх уугаад архин донтцсон хүмүүс байдаг те. Бөөр ингээл зарим нь донтох биш. Одоо юу гэдэг аваагаа айлах гэж ч юм уу ээжигээ айлах гэдэг айгу арх уу айгу дутаалч. Орохоор айгу загнаад байна. Мөнгө нэхэд байна. Согтоо орчих гэдэг ингээд бүр ингээд тэгж тийм их хүн нэрийдлэр орсоор байгаа айгу архин дуртай болчдөг байхгүй юу? Яг уу олон жил бүр архин бүр донтцсон бүр архинаас өөрөө бүр ингээд бие татаж чадхаа байсан. Давхар нөгөө одоо юу гэдэг нэгдүгээр хажуутлын ханаас шалтгаална, хажуутлын найз нөхдөс шалтгаална, давхар хамт олноос шалтгаална. Арх уух шалтгаан ч олон шалтгаантай шүү дээ. Ганцхан ханаас биш. Тийм учраас та нар аль талаас нь арх уудаг хүнийг нэх өөнтөглээд авах шаардлагагүй. Тэр уудаг хүн өөрөө одоо тэр хүн өөрөө би одоо над дээр ирэхдээ би архинаас гармаар байна гэсэн чин сэтгэлээс ярина. Би архинаас гараа. Надад хэлсэн. Би архинаас гараа гэж багш нь одоо энэ олон жил ажиллахдаа 10 гаруй хүнийг архинаас цоо гаргацсан. Яагаад? Тэд нар архиас гарыг гэж орж ирээгүй. Хүн чинь архиас гарыг гэж орж ирдэггүй байхгүй. Хэн ч гэсэн хүний дэргэд хийж хэлэхгүй ш. Манай монголчууд нэг цэвэр ичимхий зан гэж байна. Уудаг хэрнээ хулгай идэх хэрнээ хулгаач гэж өөрийгөө хэлэхгүй штэ.
2 3 авгаас сольч би авгаас сольцогч хэлэхгүй шүү дээ. Монголчууд амар худалч шүү дээ. Цаагаар юус үнэ хэлнэ гэж байхгүй. Би чинь шууд ингээл уншиж байгаа юм чинь. Гэхдээ уйсан ч гэсэн өөрийн нууц өөртөө л зөв. Би багшийн зүгээс уншаад тэгэл яг өөрийнхөө хэмжээгээр л миний education 5 хоног явж ич нэг курс болдог байхгүй. Тэгээд 5 3 дахь 4 дахь хоногоос нөгөө хүнтэйгээ одоо эрүүл мэндийн ярьж байгаа нөгөө зүгөө тайвшраад итгэрээ зөв болоод ирэхээр нөгөө хүнээсээ жоохон асуу. Нөгөө сони өнгөцгөн асуухаар ингэж хэлнэ. За тэрэн дээр нь дөрөөлөөд би хүний хувийн юм руу орж болохгүй. Тэнгэр хязгаартай. Тийм учраас давхар хажуугаар олон хүн эмчлүүлэхэд ингээ ойчрлоо сууж байхад би ар гэрлүүн хувийн зан чанарлуун хувийн амьдрал руу орох цэртэй гэдгийг болохгүй. Тэнгэр ясанд бол цэр ясанд ордог учраас таныг ерөөхдөө би ойлголоо. За та архин садаа гарах сонирхол байна хөл яг болно багшаа би гармаар байна гэд. Өөрөө чин сэтгэлээсээ гарыг тэр хүн өөрөө зорж ирэх юм бол гарч болно. Тэрийг би дэшээ тэнгэрт багшарт дуулга. Энэ хүн та хэдэн жил амсаж хэдэн жил уусан бэ гэж би асуудгийг. Ирэхэд ууж явахдаа эвгүй ааш гаргадаг байсан. Тэр хүн яг үннээ л хэлнэ. Хэлж чадахгүй надад цаасан дээр бичээд миний урд тавьчихдаг шүү. Цаасан дээр өөрөө бичээд. Та нартай хажууд ирчээд хүч бас нэг хүмүүс байдаг, юм асуумаар байдаг. Асуух одоо ингээд нүрээ хараад ингээд ярьж чадах. Над дээр цаасан дээр бичээд миний өмнө тавьчихтыг. Би тэгээд тэр дундуура симхийгээр ингээд нөөтийч хараад нийтэд одоо тэрий чи ярих ш тэрий чинь жоохон өөр янзаар нийт ерөнхий хувь хүний амьдралыг нийтэд зарлдаггүй болдоггүй хүний л амьдрал удмын амьдрал дээр маш удмын хүчтэнгүүд надыг давхар сонсор надыг би чи ажиллаа ингээд давхар шалгалтанд дандаа орж идэг багш нь миний ажил болгон шалгаж яагаад энэ хүнийг зөв эмчилж гин энерги 100% өгж гин үү бөөр нь идэж гин энэ яагаад унтахгүй бөөр нь яагаад ингээд орж иж ерөөсөө надад тооцоо хийдэг тэгээ би тэр болгоныг ингээд уушаал өөрийн уушаал энэ хүүчүүдийг шоуутсан байна уу явсан байна уу хоолыг яг хэлснээр идсэн байна уу гэдэг уншихад шал өөр байж тэгээ босоод ирэхээр та өчигдөр яагаад ингэсэн яагаад тэгсэн юм уу ингэсэн юм хөөгүй гүүл гэдэг гүү гэдэвэл тань тэнгэрийн өрчөнгүүд энерги өгдөггүй шүү би айлхаар үннийг зүгээр л тойроо зов тийм ээ ааха гэж болоо тэгэхэд би чааш нь тэр задлаад тийш нь ойлголцдог байхгүй тэрээс хүний амьдрал билж шít аа бэг уудаж асуудгүй дэшигээ хүний амьдралыг би орохыг дургүй байдаг юм тэр хүн өөрөө гарья гэж чин сэтгэлээсээ хүсээд та надад туслаач гэд ирэх юм бол болно тэр дуугаа хөвгтүүд байгаа илүү аавдаа ээждээ ахтаа эгчтэй тэ багштаа гомдцсон эсвэл эмээ өвөдөө гомдцсон хөхт юм дуугалч тэр дуугаа хурааж айсаасаа болоод амьд харилцаанд орохгүй болохоор буцаад өөрөө ярих гэхээр ярианы чадамж байхгүй дээр нь хүнд ойлгуулж өөрийгөө илэрхийлж чадах хэрэгтэй. Яагаад гэдэг асуултанд бас өөрийгөө илэрхийлээд ингээд үгийн баялаггүй болцсон л гэж ойлголоо. Өнөөдрийн бага насны хүүхдүүд хэлд орж байхад яг тэрэн шиг өөрийгөө 100% илэрхийлж чадахгүй. Өөрийгөө илэрхийлж чадахгүй болохоор найз нөхөд байхгүй ангидаа ганцаардаал багш нарт загнуулаад ангидаа найзуудаа ингээд чичлүүлээд байгаад тэр хүүхд аяг гутардаг гэрнэ. Тэгээс сэтгэлийнхээ хатаалд ингээд шүд зугаал ингээд хороо гэстэй үнэн эвгүй тулж байгаа. Тийм хүүхдүүд 10 жил зөндөө шүү. Илүүх зөндөө одоо ингээд ерөөдөө 6 дугаар ангиас эхэлдэг хүүхдийн шилжилтийг 6, 7, 8, 9, 10 хүртэл эвгүй байна тэр зөндөө. Та нар хажуу өөрийнхөө хүүхдээс хажуу айлаасаа одоо хадмуудаасаа юм өөрийнхөө удмаас ажиглаалаа байгаа шүү байгаа. Тэгвэл өнөөдрийн энэ хүүхдүүдийг одоо бага наснд нь том ангид орохоос өмнө одоо эмчлүүлж одоо засуулж одоо эрүүлжүүлж авахгүй бол одоо дуугүй хүүхэд том болохоор амиа орлоо. За амиа орлоо. Би олон жил эдэрт ангийнхандаа гадуурхаж ангийнхандаа шоолуулж ангийнхандаа тэр шоолуулснараа чичлүүлснээрээ маш их сэтгэлийн хаттай болдог. Маш их. Дотроо уурлаад дотроо асар тэрийг гадагшаага ингээл илэрхийлэхгүй. Тэгэл нэг л өдөр тесэрдэг. Айгүйгээр тесэрдэг. Одоо дараа мөцөг гэж бараг л солих сууч бараг ингээд ойлоо ингээд гараа хөтлөөд ингээд өсөрчих юм бол Есүсээ эзэн авах гэж штеп. Би тэрийг аавна гэж штеп. Багш тэгж хэлж штеп. Одоо олон одоо
үргэж байгаа хүмүүс бараг байшин дээр өсөрч өгөхөд амиа орлоод байна шүү дээ. Юу Есүсийн эзэн биднийг авах гэдэг юм. Ингэж худлаа хүүхдийн тарих угааж болохгүй. Тэр нэг ертөнцийн эзэн дээр Монгол хүүхдүүдийг авирч болохгүй. Энэ одоо илүү хэмээ өөнөр бидний ядуу байгаа дээр дөрөөлөд манад ингээд сүмүүд ороод ирсэн. Есүсийн сүмүүд. Одоо аймаг болгонд байна. Одоо арай л ба шүү дээ. Манай Монголын газрыг одоо яагаад тэдэрт өгöd байгаа. За манай Монгол нь ядуу дээр нь дөрөөлөд та нарт хоол өгье, хувцас өгье, жоох юм заагаад гэгэрүүлээ, сэтгэлээ чи гэгэрүүлээ гэд. За биш. Бид нар тэгж харийн үнээр тархиа угаалгаж, харийн үнээр ингэ тэгж ухамсараа юм чи сэрдэг гэдэг юу л бол мэдэхгүй. Монголчуудын оюун ухаан сэтгэл зүйдээ манах та нарын өгөгдөл эцэгээс ирсэн өгөгдөл байгаа та нарт. Та нарын биеэр дүүрэн мэнг, биеэр дүүрэн сорив, биеэр дүүрэн одоо янз бүрийн юм байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө насаараа мэг чинь хувираад өнгөн улаан ягаан ногоон бор цэнхэр хүрэн одоо тэг хэлбэр нь өөрчлөгдөн, энэ тэнд байсан чинь одоо орон зай нь өөрчлөгдөн, дүрсэн нь өөрчлөгдөн, өнгө нь өөрчлөгдөн. Солонгон 7 хоног шиг өнөөдөр монголчууд тийм тайлагдашгүй оньсонго, тийм оюуны өндөр чадамжтай, тийм ухамсарын өндөр чадамжтай, тийм гайхамшиг ард түмэн харин хүнээр тэр далаа ламаар бид нар заалахгүй. Тэр Есүсийн эзээр бид нар заалахгүй. Бид нар тэдний багш байхгүй юу? Бид нар өөрсдөө багш. Бид нар өөрсдөө багшилж чадахгүй дээ тэдний боол болоод тэд нар чинь бидэрт орж заах гэдэг юм шүү. Юу гэж байгаа? Бид нар тэдэрт заах ёстой. Бид нар чинь агуу гигантны удан манай монголчууд өөрснөө. Цаанаасаа хөх толб гэдэг чинь ёо тэнгэрт хамгийн эртээ, хамгийн хурц, хамгийн хөх толбтонгууд яах вэ? Үхшгүй мөнх. Одоо энэ дэлхийн сүргэд хөх толбтонгууд тунж үлднэ гэж. Ерөөд алтан ургийн хөх толбтонгууд дэлхийгээр дүүрэн төрж гин гэж байгаа багш. Төрж гин бэлээ. Өнөөдөр нас бид хүрдсэн шүү. Чи тэдрийг олно шүү гэдэг надад. Тэгээ надад өнөөдөр Монголоо нэг тойроод дараа нь дэлхийг тойро гэж надад бас миний хуваарьд ороод ирсэн. Тэгээ багш нараас та нартайгаас бичлэн дараа бас уулзах. Та нар өөрснөө хоорондоо нэгдээд багшаа таныг бид нар аваа уулзъя. Бид нар бүгдээр ингэж нэгдээд нэг ангийг юм уу гэд нэг заалыг аваад та нар надыг өөр суулгаад надыг одоо нөөрөө хараад ял бүр гош. Та нар тийм сэтгэл байхгүй ш. Нэгдэж уулзах тийм та нар цаг байдгүй. Монголын тэнгэрийн дор Монгол газар дээр бид нар хамтдаа байж уулын цаана л байгаа үстэй бид нар хол ойрын орон зайнаас хамаарат. Монголын тэнгэрийн дор бид нар бүгдээ нэгдээ сууж ээж одоо миний хажууд бэж надтай уулзахгүй надаас одоо юу гэдэг янз бүрийн одоо мэдгүй чадахгүй юм сайн асууж тодруулж авах гэмээр бид нар хэцүү явах гэдэг байгаа байхгүй юу? Та нар одоо хөдөө орон нутгийн гоё тэр уулынхаа хажууд гол мөрний хажууд ус ундраг аршааны хажууд байгаа та нар агуу хүмүүс шүү дээ. Агуу болоод тэнтэй нутгаа манаа сууж байгаа чи гоё. Та нарыг илүү тэнгэр харж байгаа, дааж байгаа, хамгаалж байгаа. Тэр мал өргөдөх, тэр мал алга болох, тэр мал чилрэх, тэр авгаас алах ерөөсөө асуудал биш. Зөв дугаа та нар эр хүн нутгаа манаад, Монголоо манаад, газраа манаад уулын эзэн та нарыг давхар хамгаалдаг. Тэгвэл уулын тэр сүрлэг амьдтыг агнж болох гэдэг. Араатан амьдтыг агнж болохгүй, тэр тэнгэрийн амьдтыг агнж болохгүй, усны амьдтыг агнж болохгүй, гурван түвшний амьдтыг агнж болохгүй. Тэнгэрийн амьдтад, газрын амьдтад, усны амьдтад, гурван түвшний амьдтад гар өрсөн үнэг тэнгэр цой одоо аавна гэж байгаа. Яг бол энэ байгаа орчинд энэ амьтад чинь бидэд бүрэн дүүрэн байж ич Монголын газар шороо бүрэн дүүрэн болох гэдэг. Тэнгэр технистик амьтдаг бүгд ингээд хядаад одоо тэгээ хэдэн шонхор нь одоо хэдэн тоотой үлдсэн. Одоо шонхроо ууш одоо бүр нөгөө нутаг нөгөө өөр зээлтэнгүү чинь баг харийнхан худалдаад байгаа юм шүү. Бидний үр хөвгдөд үлдэх шонхрыг устгаад байна. Тийм учраас энэ ойн амьтдыг бас устгаж болохгүй ерөөдөө. Монголын одоо байгаль хангаа дэлхийг чинь бидний дээр байгаа амьтад газарт байгаа тэр уулын амьтад тэр усны амьтад бүгд бидний эдгээр нь давхар байгаа орон зайгаа бидрээ шалтгаалахгүй наадах чинь байгаа орон зайгаа цэвэрлээд хамгаалаад баяжуулаад тэтгээд тэдэж өөрсдөө аваа явчихдаг. Бидрээр заалахгүй. Бид нар илүү тэдэрт тусгай оронд агнаад одоо тэдэж буудаад хороогоо цөөлөд байгаа да Монголын тэнгэр гисгэл шидэж байгаа. Цас өгөхгүй, бороо өгөхгүй. Ингээд цаг агаар эвгүй болоод одоо ингээд дулаар л ихсээд байгаа ч тэр гай ирж тийм учраас бид нар өөрснөө энэ гоё өвдөөцсөн удан байж бид нар илүү өөрснөө бас хөх толбны эзэн байж дордороо бүгдээрээ харсан амтан болгоно хайрлаж илүү энэ яагаад нохог хятаад байгаа галзуу нохооч шиг нохоо яхаараа галзуурдээ
эзэндээ гомдохоор галзуурж та ч гэсэн хүүхдээ ихэр хүүч галзуураал байгаа сте. Ялгаа юу вэ? Нохог буудаж болохгүй. Энэ амьд чинь бүгдээр бидрийг хамгаалахад хажууд байж байгаа ч ядаа айц. Нохог энэ битүү байшинд ингэж хорж тэжээж болохгүй. Нохоо чинь байгалийн эзэн байхгүй. Ер нь ямарваач амтан байгальдаа ад жаргалтайхаас та нарын битүүний орчинд хүн жаргаа та нарын энэ битүү агааргүй энэ паар ирсэн байшинд амьдэрдэг амтан гэж юу ийсэн. Яг хөө тэр нэг яг тэр тэжээдэг орчиндоо тийм нохооныхоо тэр орчинд тэр муурныхоо орчиндоо тэрийг орчиндоо тэр чин дэмжлэгээ аваад ариун цэврээ аваад тэжээлдээ аваад агааржилтаа авж байгаа орчиндоо тэр амтан чинь тэжээгдэн үхээс ш хуу хүн гэртээ нохоо тэжээгдэх. Энэ чинь тийм сайн биш. Сайн биш. Тийм учраас манай Монголыг илүү их авардаг тэр агуу амьдтыг ингэж хятаад алаад устгаад одоо гал дээр очиж загас жараа хийж барьж устгаад одоо гадны сая өнгөрсөн үйл бас хөвсөлт маш олон гадны нөгөө олон одоо загасчд гэх юм уу тэд чинь бүр манай хөвсөлт алдаан тэр үгүй чинь ингээд нөгөө өрөмдөд цоолоод манай хөвсөлийн загсаар чи жинхэнэ тоглож цуу хамсан ш. Өөрсдөө тентэх байглаа сүйтгэчээд одоо Монголын газрын манай нуурын усан доор байгаа загас жарахыг устгах гэж орж ирж ш. Манайхан дээр тэр ингээ нуура тавиад өгцөө нөгөө дулдааг энэ хэдүү цооног нэгэд маш олон тоон одоо загас жаргаа тэндээс ингээд үхээд алга болж байгаа. Энэ ус чинь өөрөө загастайгаа, жараатайгаа, намагтайгаа одоо тэр замагтайгаа тий ургамалтайгаа тэр доороо чул тэр бүх юмтайгаа байж тэр ус чинь амилгаатай байдаг. Гэ та нарын бие эрдэнэ дотор ямар олон юм бэ наа? Юу вэ наа? Яг тэрэн шиг далаа ус дотор бүх юм байна. Тэрийг түүж авч устгаж болохгүй. Өөрөөр өөрөө амин хэрэглээндээ хэрэглэж байгаа бол тэр одоо лусын эсэс уучлалт гуйж тэгжээж аавна. Хүртэж болно. Өөрийнхөө хэмжээндээ хүрт шунахыг цээрлэн. Шунвал хуруугийн чинь таслана, гарын чинь таслана гэдэг байхгүй юу ерөөдөө. Нүдий ч аавна гэдэг тэнгэр тийм аюултай. Тийм учраас бид нар гол усныг бохирдуулж, бузартуулж болохгүй. Дотор байгаа одоо ан амьтан янз бүрийг бас хороож болохгүй. Яг бол энэ олон одоо нуур, энэ олон гой юмнууд яагаад ширгээд алга болчих вэ? Та нар бодож л байгаа. Одоо эмэгтэйчүүд илүү их хатуу ухаанаарж байгаа эргцүүл ямар олон аршаа алга болж, ямар олон нуур ширэгдэж байна. Энэ хиний гайнаас болж. Ямар олон оймоод устж, шатж, хиний гайнаас болж. Дандаа хүний гайнаас болж. Тарга зураг яага буудаж хятад яасан идсэндээ цаддаггүй. Жилийн жил тарга идчихлээ ш. Яасан идчих цадж ханддаггүй. Энд чи ямарваа амт чи нэгэнтэй өгөө шууж явдаг байхгүй юу? Бие бинийгээ нөхөж явдаг. Одоо ой амт чинь. Одоо ихэд баруун аймагуудаар явахад тэр олон ой эз чинь одоо уулын эзэд бас орж ирнэ багшаалан дамж орж ирээл янз янз юм нэхэл яриад хуучны имийг яриад янз бүрийн масан би чи тэр болгон мэдхгүй болохоор настангуудыг орж ирээ жоохон мас охор 60 70 чинь мэдхгүй бүр 80 90 настангууд нь бас нэг жоохон дуулсан юм байна гэдэг нэг жоохон хэлэх гээд байдаг юм. Ерөөдөө өдөөр явахаар бас жоохон тийм багш чинь хүндрэлтэй байдаг ерөөдөө нэг өөрөө нэг бас жоохон нас салуулаад тэр харийн юм бас сайн юм ерөөдөө нөгөө ерөн хуучныг хөгсчүүл чинь тэр өөрийн удамд ирсэн тэр гайхамшигтай энэ уул усын эд шиг энэ бүх юмыг ерөөдөө өөр хүмүүстэй яагаад ярьж хэлж хүмүүстэй өвлүүлээгүй юм бэ гэдэг их гайхдаг. Өвлүүлж өгөөгүй юм. Энэ уул ус энэ байгаль энэ манай энэ ууланд ямар амтан байсан. Тэгээ битээ энэ гайхамшигтай уул хадаа, гайхамшигтай жимс самартаа модоо энэ өв сурмалыг битээ харийнхан зааж өгöd байгаа ч гэж. Харийнхан чинь зүгээр нэг өөрснөө амьд байгаль хараг шүү. Манай энэ юу шүлсэн гоож үлээс энэ дэрж амьдрий энэ газрыг худалдаж авъя. Энд алстай амьдр маань өөр хөхтөө өгмөрийг бүгдээр ингэ шүлэг гитээд тэгээд газар шар худалдаж авах гэдэг гайхаад ингэ явж штэ. Тэр чинь баян хүмүүс чинь тэгэн штэ. Гятууд баян, японочууд баян хичнээн төрөх. Тэд чинь манай Монголыг худалдаж авах гэж. Тэд чинь худалдаж аваад бидэрт буцаад өөр хөхтүүд чинь та нарын дараа одоо төрж байгаа хөхтүүд чинь 20 30 жилийн дараа та нарын насан дээр нөгөө ээж аваахаа шүтээ уул руу очио гэдэг яваад очсон чи отхон тэнгэр мэд биш гадуур ингээд торлоод та нарыг оруулахгүй энэ худалдаад авсан энэ ууч бидрэх гэж сууж ир тэгээ бид нар яах вэ? Жохон хол бодож жоохон одоо ас бодож бид нар бас энэ нутаг усандаа бас илэгтэй сэтгэлтэй байж бид нар бас энэ байгалаа хамгаалж хаана бид нар нутаг усандаа жил болгон очиж иргэд тойрхыг сайн шүт чадвар жилдээ чадахгүй бол 3 жилдээ өсрээд цаатлын хугацаа 5 жил байдаг ерөөдөө. Аавын нутг руу 3 жилд нэг удаа, ижийн нутг руу 5 жилд нэг удаа явдаг. Тэнгэр бол тий. Би бол ерөөдөө ижийн аавын нутг руу яваагүй хуудаж байна. Надыг ижийн аавын нутаг гэхээс илүү Монголын тэнгэр
Монголын байгаль чамтай хамааралтай гэдэг ингээд нутаг нутгийн тэр уулын эзэдүүдийг бүгдийг надтай хамааруулах гэж багш нь тэр олон уулын эзэд яг тэ би өөрийнхөө чадлаараа байгаа би жоохон тааруу ядарсан болоос сайн хайрцаж чадахгүй ядарчаараа би жоохон ингээд сэргээд жоохон гайгүй шиг бол ёстойгоо хайрцсан. Юу Монголын уулын эзэн мод гятруу гараа гятын уулын эзэн төрөлд би хайрцаж байгаа юм гэдэг сони юм билээ. Хүн өөрөө ингээд байгальд итгээд тэнгэрт итгээд сүжиглээд ирэх юм бол хүн Монгол хүнд чадахгүй юм байхгүй. Өөрөө хичээж чадах юм бол та нар хичээгээд өөрөө чармаагаад ирэх юм бол ерөөхдөө бидэрт бүх юм байна. Байгаль байна, газар шав. Энэ газар руу өнөөдөр монголчуудыг хүн болгонд нь одоо Монголын ард Монголын эрчүүдийг илүү хурцлах гад. Монголын эрчүүдэд 3 юм гарт нь, аманд нь, толгоонд нь 3 юм атуулсан. Тэгээ манай Монголын эрчүүд ийм урд нь чад хийж байгаа байхгүй. Наадхаа болчихооч, над дээр хэлээ. Би болчихооч, наа чи хэрэггүй шүү. Битгий хөөрөг бариараа. Яа, хөөрөг бариул тэгээд дуусаа. Хөөрөг барьж байгаа хүмүүс тэнгэрт ингээд насаараа очиход тэнгэрийн үүд онгоохгүй. Яг бол энэ үнэтэй чулуу. Энэ үнэтэй чулуу чинь газар дор байх хэвээр. Газар дор. Манай Монголын газрыг амьгүй болгохын тулд тэр чулуу гаргаж ирээд бүх ирчүүдийн гарт татуулж одоо байхгүй эмэгтэйчүүд нь одоо хүүхдүүд натхад явцсан. Яаж юм бэ? Энэ хаанхын хэний ёс вэ? Энэ Монгол ёс биш ш. Чулуу атгаж болохгүй ш. Газар амилгаагүй болж байгаа. Газар зэрлэгшээд зэрлэг өвсгсөн та нар одоо энэ тэндүү хараараа. Бороо орохгүй. Тэгээ дээр нь бүгд хар тавчиг бүгд хар хүч өмсөн галмас шиг. Тэгээ бүгд өсөө задгаа тавьцоо нөгөө хүмүүс чигээ өсөө задгаа тавьцаа галмас шиг ингэ явж байгаа шүү дээ. Наадах чи тэнгэр галмас гэж хардаг хар хувц өсөө задгаа тавьчихаар. Чөтгөр ихсчтэй манай Монгол бэлгийн юм чи яанда. Би тоохгүй би мэднэ. Би тэртээ алгацсан би өөрийнхөө биеэрээ би алгацсан сүсэл бодлороо алгацсан гээ багш нь явдгийг үнэхээр өшөө яах юм. Бодлороо гэж түлх нь ийм үүдээ би одоо энэ өрөө босгуулд агуулахгүй би бодлороо алгацсан гэд. Өдөө хүртэл бодлороо алгацаад тэгэл багш нь ажиллаа хийгээл зоригтой явж л ш. Өчээгүй л ш. Тэнгэр өөрөө харсан хүнээ харсан шиг харна даавал даасан шиг да. Насыг бол тоймгөөг. Тэгээ та нарыг тэнгэр вэ? Тэнгэр шүтээ. Бити гандан гараа. Бити хөөрөг вэрэ гэж хэлж шít. Хөөрөг вэрэ дэвэл тэгэл. Тэгээ хугараал. Хөөрөг ясан талтай. Хаста хугарах шиг болонтой харж байна. Тэгээд шээ салдаал дуусна. Бөөрч нь байхгүй бол хөөрөг вэрэ дэ. Ерөөдөө их юм 9 эрдний бүгдийн ярина багшин. Гэхдээ нэг та нарыг айлах гэж байгаа юм шиг те. Эвгүй болох гэж байгаа юм шиг тийм юу орох гээд байна. Одоо дээрээс нэг багшаар ороод ирсэн. Миний чихийг хараа аяг хулааж байна. Дээрээс бас багшаар орж ирж байна. Надад бас өөртөө чи уулзъя гэдэг. Та нарыг нөгөө нэрээ овог нэрээ ингээд яг кириллээр нь бичих тусам сайн. Англиэр өвтөрч. Кириллээр нь бичээд яг одоо энэ алтан гэрлийн туяа гэж байна уу? Яг энэ хүн шиг гадаад паспортын зур шиг ингэж орж ирэх хэрэгтэй. Одоо энэ шиг ингэх тусмаа тэнгэрт та нарыг зөв аав. Одоо нэрээ өөрөөсөө овог нэрийг сайхан тайван хэлээд хажуудаа байгаа амтлагаануудаа сайхан багаар балгаад байгаа даа. Багаар одоо багшгаа жоохон балгаад багш нас одоо ерөөдөө байгаль хангалтлагын маш их хураалгаа хийх гэдэг. Одоо та Европын орнуудыг харж байгаа. Тэгвэл газар доор газрын гүнийг ухаад маш их одоо метро гэдэг одоо шинжлэх ухаан хөгжих хэрээр байгалыг ингээд сэндийчээд ухаад хийчихэж байгаа байхгүй. Одоо манай Монголыг ухаан хийцэн давхар. Монголыг ухчаар одоо тэгээд баруун аймагуд маш их ингээд чичрээд байгаа чинь тэр ш. Энд чи аюулын дохио ирж байгаа байхгүй юу? Тэгээд байгалыг ухах хэрэг газрын гүнийг ухах хэрэг яах юм? Газрын гүнд байгаа тэр усны шугамыг чинь өөр тийш нь чиглүүлээ айтчих байгаа. Доор чинь өчнөө ус биш. Ус байгаа бол мод ч ургаад байгаа юм тест. Тэгээ модтой уулын доогуур нь ухаан ичхаар яах юм? Тэр хүчтэй сүрлэг уулууд дандаа модтой. Тэрний доогуур ухах гэдэг байгаа. Тэрний доогуур ухаар яах юм? Тэр мод уулын чинь доор байгаа усыг яах юм? Хаагаад голдролыг өөр болгоо ичж байгаа байхгүй. Тэгэхээр тэр уул чи яхаа яванда пүм дотроос шатна ш. Галаа болцсон ш. Тэр гадаадын театр болон гадаадын мэдээ авч байгаа тэр олон галтуулууд чинь усын доор уулын доор усны ундраг байхгүй болгоцсон. Тэгээ хашаанда дур мэдэн цоон гаргаж ус татдаг хүмүүс цэвэр ёсон доор шүү. Усны ундрагыг дур мэдэн татдаг. Мөнгө байхад одоо хаа хамаагүй гудамжинд тэр мөн лагрын амбарт ус татчих дураараа загнаад байгаа та. Бүгдээрээ та шийтгэлд орно шүү. Газрын хүндийг синтич чи хиний ёс юм. Монголын ёс бол биш
биш. Тийм учраас бид нар одоо жоохон дордороо жоохон ухаантай юм. Дордороо нэг зүв байхгүй бол тэг хөөрөг гэдэг имийг барьж болохгүй. Хамаагүй эмэгтэйчүүдийг бас битгий хамаагүй чулуу зүүгээрэй гэж хэлье. Ямар их чулуун зүйл зүүж байна та нар. Яа, аюултай. Чулуу эмэг, чулуун одоо бугуур чулуу зүүцсэн. Яа. Чулуу чи өөрөө хүйтэн чанар их. Чулуу өөрөө хүйтэн. Та нарын бие чинь халуун чанар их. Та нарын шээс халуун гардаг. Шээсэндээ та нар гараа дөрөд үзээр шээс чи халуун. Энэ халуун биен дээр хүйтэн чулуу зүүчээд багшаа миний даралт унаад байна. Миний хавдар ингээд цаашаа тэлээд байна. Гү чи наа зүүс юм хараач. Тэгээд бас давхар эрх зүүцсэн. Биэрээ дүүр эрх зүүцсэн. Эрх чинь бас чулуу ш. Тэгээд чулуу эргүүлээ л одоо. Зүгээр ара монголчуудаар юм эргүүлээ сууж идэх хүмүүс үү. Монголчууд байгальтайгаа харьцаж гадаа. Цаг агаараа шинжин, үүлийг харж шинжин, нар сарыг шинжин, тэр оддыг шинжин. Шинчгүй ихтэй манай монголчууд. Одоо тийм байхгүй шүү дээ. Тэгэл нэг л брэнд болцсон. Баахан гоё. Өөрийгөө брэнд дээр тавьчихсан. Та нар брэнд байгаа жахан. Өөр хүмүүс чинь энэ Монголын газар шороо бүтэн үлдэх юм уу? Энэ уул ус энэ нуур ус чинь үлдэх юм уу? Хөдөөгөр явхад маш олон нуур ширэгж ш. Энэ чинь гүнийг ухахаар энэ олон монголчууд чулуу атгацсан. Бүгд чулуутай. Би ч хөөрөхтэй. Наа чулуугаа яагаад та нарыг би чулуу авч болохгүй гэж байгаа юм гэхээр яг жоохон загсуус хэлээд өгье. Уулан дээр нэг жижигэн дов гэж ярьдаг. Жижигэн довн дээр овоог босгоцсон. Тэр овоог чинь жижигэн ил байгаа чулуугаар ингээд босгодсон шүү дээ. Тэгээ гадныхан босхоос айгаад монголчууд овоогоо босго. Наад овоо чи хэднэ овоогоо та нар тойророо гэдэг нөгөө эргүү хүмүүсийг эргүүтүүлэх гэж байгаа байхгүй. Та нарыг цагийг чинь барах гэж ингээд тойр явж байгаа ордоо цаад очоос юм амжуулах гэж та нарыг ингээд тойр явж байгаа. Энд чинь бүгд буруу. Яагаад бид нэр овоон дээр очиж болохгүй гэж? Яагаад бид нар чулуу атгаж болохгүй? Энэ хамгийн цээртэй. Газраар энэ чулуу чи дэвсгэр болж явдаг. Энэ газар чинь чулууны дор юу байгаа? Шороо байгаа. Шороо бол нэлийн зузаан. Шорооны дор юу байгаа? Бүх юм байгаа. Үнэт металл бүх юм доор ч байгаа. Тэрийг ухаж болохгүй. Газар доор газар өөрөө амьлгаатай учраас бид нар газарт гიშгээд яваад байгаа. Гэр газар амьлгааг болж бид нар жингүүддэг юм байгаасаа тийшээ. Тэгээ энэ чулуу чинь өөрөө энэ шороог хийсэхгүй дарж идэг. Шороо хийсгэж болохгүй шороо. Тэгээ яг Монголын одоо газрыг ухахын тулд наадвар чинь бидний гараар нөгөө овоог нь овоод бид нар чинь нөгөө ламдрын өгөр бүгд чулуу овоод овоо усгацсан. Тэгээд нөгөө дуу чинь даа гүнийг ухаад бүх тэр үнэтэй тэр хүчтэй чулуунуудыг тэр чинь бүгд тэр чулуу болгонд тэнгэртэй одтойгоо хамааралтай, од сартайгаа хамааралтай нар чулуунууд шүү. Тэгж хамаарч холбогдчихэж нөгөө солонгон 7 өнгө чинь гардгийн хөөе. Та нар ухаад ингээ хамаг чулуун авсан нөгөө солонго молгочод алга утсан. Яаж гарах хамаг чулууныг та түүжиж байгаа юм чинь. Энд чинь хоорондоо гал ертөнцийн тэнгэрийн юугаар энэ хоорондоо холбоостой байхгүй бүгдээрээ. Тэр нөгөө доор байдаг бүх чулуу арай. Тэгээ та нар ингэсэнд ингэж тэнэгтүүлж байгаа байхгүй юу? Гадныхан орж ирж Монголын газрын баялагийг ингээд өөрснийх нь гарт нь атгуулаад та нарыг өөрсдөө ч устгах гэдэг ш. Та нар баяртай болоо яваадах газрыг чи бид нар хамаар байна гэх. Тэгээ тэрэнд нь бид нар хууртаа бүгдээр одоо бээр юм гээд бүр хөөгтөд хүртэл ингээд цэцэрлэг дээр хөөрөглөд байгаа юм биш үү? Чи одоо юу гэж байгаа юм бэ ч одоо. Энд ч та арай биш энэ арай би энд аяйгуу дургу. Багшаа таны хичээлийг үзэхээр их л яараа догдлоод байх юм. Яагаад байгаагаа ойлгохгүй юм аа багшаа гинэ. Яараа догдлоод юунд яарад байгаагаа чи зүгээр жоохон сайхан тайван бэ өшөө. Хүн болгоно нэгсэндээ жоохон нэг хүчтэй сэвтээд ирэхэд та нарыг хар өнгийн юм өмсдөг. Харанхуй шүн ажилд гардаг, харанхуй шүн гадаа их гардаг тийм. Тэгээ ажил дээр аягүй стресстэй, гэр бүлтэй стресстэй, цаанаа их стресстэй, янз янзын тэгэл юмаа шийдэж чадахгүй асуудууд их биш. Тэрнээс ядраанд орсон хүмүүс бас жоохон юм тавгүй болчдгоо. Зүгээр. Яг өсөндө багшийнхаа энерги цохидно гэсэн үг ерөөдөө. Надаар дамжиж биений өөрчлөгдөх хүмүүс зөндөө. Та нар одоо хөх толбны чинь юу одоо гоё болж ирж байгаа гэсэн үг ерөөдөө. Тэр эвгүй болж байгаа дээр имзэглэж болохгүй. Тэгээд нэг өснө аманд чинь ганс хийгээд гарт чинь ингээд чулуу атгуулчихаар яах вэ? Ярддаг амыг чи хамжин ш.
Дээр үе хаадуудаас тийм байгаагүй. Яг дээр үе юм руу ороход их хэцүү байна. Бас надыг хамаагүй юм битээ гэдэг байхгүй багш юм. Яг Монголын газар шорог бид нар л аварна. Монголын газар шорог бид нар л хамгаална. Энэ олон үнд чулуунууд чинь бидний одоо шинээр төрж байгаа хүүхдүүдэд хэрэгтэй хойно. Чулуунуудаа бүгдийг нутгийнхаа чулууг авчиж нутгийн газарт орч булаараа та нар. Над хүүхдүүдэд тэгээ юу үлдээх гэдэг юм та нар. Хүүхэд энэ чулуугаар дутаал хийжтэйг та нар бодож байгаа дутна штэ. Үхэхийн цаг чулууч гэсэн хэрэг болдгийг чулуугаа дэрлээд явдгийг бид нар хөө. Жохон ч гэсэн чулуу гартаа атгаад үхэдгийг хөө адаглаад үхэхийн цаг чулуучийн хэрэг болно та нарт хөө. Үхэхийн цаг одоо чулуу хэрэггүй та нарт хэрэггүй. Одоо амьд үйжиж өшөө гой сэтгүү талаасаа оюун санаа талаасаа гэдэг гой нөгөө өөр гүрний хүмүүс юу хийж одоо юугаар одоо тэд нар гой амьдралыг дээшүүлж амьдрах тал руугаа илүү оюун санаа хөгжүүлээч чулуу байсараа бид нар дэвжээд гээгүүлээд овоож усатлаа баяжаад байгаа хаанаагаан тэгээд болчоочтой наад юм аа нэг хэлбэр маягийн болсон бүгдээрээ нэг уулзахаараа хөөргөлдөг тэгээ тэр хамрын тамхи татснараа улаан хоолой хамрын хавдраар маш олон ирчүүд нас барж байгаа шүү. Та нар тэрийг хэлэхгүй л байгаа болохоос. Ерөөсөө улаан хоолой тэр чигээр хурааштай. Тамхи татаалгаа, сороолгаа шүү. Хамаараа нэг амьсгалаараа татсаар шүү. Тэгээ ходоодны хавдар улаан хоолой хавдраар чад. Тэгээс хуурай татаад байгаа юм чи. Тэр чинь хүн сайн биш шүү. Энэ би чи шингийн юм дэрлэх. Энэ би чи хэрэгтэй шингийн юм. Тэгэл ойлгож байгаа. За багш нь энэ удаагийн лекцийг ингээд өндөрлөе. Өшөө ярих хэрэг дандаа ийгүү болохгүй юм ярих гэдэг шиг юм. Тэгээд өвгдөөд сүрэл надад жоохон зогсоо гэдэг. Миний чихийг хараа гэл. Айгуу улааж ирдэг. Цаанаасаа өвгдөөс дээрээс ингээд давхар ороод ирдэг учраас. Тийм учраас багшийнхаа лекц болгоныг 5 дахь өдөр болгон сонсож хэрэгтэй юмаа сонссон бол өөрсдийнхөө одоо эргүүлээд нөгөө лекц одоо хараад дэвтэр гаргаж хүн болгон бичиг тэмдэглэж аваараа гэж хэлэх гээд байна багш нь. Тэгээ багш нь яг 9-7 хоног бол бүтэн ажиллаж магадгүй санагдаад байна. Тэрийн 7 хоногоос дахиад дараагийн аймаг руу шилжиж явах болоод ерөөхдөө хот суурин газар жоохон баг байхаар болох гэдэг шүү гэдгийг ойлгоор хотынхныг бас хэрв над дээр ирчихвэл өөрчилж ярьж ирээрэй гэж хэлье багш нь. За багш нь энэ удаагийн лекцийг жоохон сэтгэлээ чи имзэглүүлсэн бол уучлаарай. Жоохон таагүй юм ярьсан бол уучлаарай. Багш нь үннийг л ярих дуртай. Үнэн дуртай. Тэнгэр бол үнэн дуртай. Надаар дамжиж тэнгэр мэдэрдэг. Надаар дамжиж тэнгэр одоо ойлгодог. Надаар дамжиж тэнгэр та нарын бүх юмыг наанта цайтай, сайнтай муутай нь одоо мэдэрч. Би болохоор айлгаар та нарын муу гэж юм бас жоохон залруулж, тайлбарлаж жоохон тэтрийг тайвшруулж одоо хитрхийн муухайгаар биш айлгаар бас зөөлөн утгаараа харгас хэмээж бас зөөлрүүлж ойлгуулах утгаар илүүх бас хэлж өгдгөө. Тийм учраас бүгдээрээ дордороо хичээгээд бас зүв байхыг хичээгээрээ ерөөхдөө та нартай маш их баярлалаа. Үргэлж надтай хамт байдаг. Үргэлж надыг сонсох дуртай. Би чи өнгөө ярьж байгаа хүмүүс сонсох дуртай илүү явах та. Цаашаа шеэрлээд өгөөрөө. Дэлхийгээр таран сууж байгаа монголчууд маш их орж ирдэг. Бүх монголчуудаас сайхан байгаараа байгаа газараа зүв байгаараа гэж хэлье. Тэгээд та нараа харж их бахархлаа багш нь. Сайхан амарцгаараа. Багш нь дараагийн 5 өдөр эргээд багш нь завтаа хэрэг багшаагаа ингээд дараалан байхгүй завгүй байна. Эсвэл хөдөө явцсан гэж ойлгоорой багшаагаа. За юу. За баярлалаа та нартай. Маш их баярлалаа. Дуусгах хэрэгтэй.